Хаварчж байна уу? Сайхан хаврын тэнүүн сайхан хаврын мэндийг хүргэе. За сайхан аварж байна. Сайхан аварж байна уу? Оо сайхан хаварчж Монголчууд байна. монголчуудаа бүгдэнд нь хаврын мэнд, баярын мэнд, цагаан сарын мэнд хүргье. Баярлалаа. Гүн мөр хөөрөлдөөний маань урилгыг маш сайхан таатай хүлээж авсан Хүрлбаатар ахта маш их баярлалаа. Тэгээд саяхан нэг хүүхэд тэгсэн гэсэн. Энэ бууцны баяр чи хизээ дуусах юм бэ гэд хөөхөө. Тэр шиг хацрын баяр, бууцны баяр, Монголын их одоо бүх зүйлээ цагаадаг баяр. За хідээд байх юм бол олон жигсаалт гарахаар ийм сайхан баяр боллоо. Та хаврын тэргүүн сараа сайхан өгт үү? Өнтөө үлжиж хавтаа сайхан хавартаа сайхан орж гин үү? За сайхан аварчлаа, сайхан өгүүлж дөө. Тэгэхээр цагаан сарын тухай хэдэн үг хэлэхэд ийм бай. Цагаан сар гэдэг маань хадаг барь залгадаг. За тэгээ хүмүүс нөгөө авсан өглөг авлага өгдөг. За цагаан сараас өмнө тэгээд гомдоос муудсан усууд хоорондоо эвлэрдэг байхгүй. Цагаан сараар. Тийм учраас цагаан сарын чинь манай монголчууд ганцхан ингээд цагаалах биш. Одоо өршөөл энергийн баяр, өршөөл уучлалын баяр тийм ээ. Хайрлах, энергит итгэхийн баяр гэсэн үг байхгүй. Нэг одоо жил болоод бүх одоо муу юм хайрлагаад син сартаагаад болгоно. Дараагийн шинэ жилтэйгээ болгоно гэсэн үг. Тийм үстэй юм шиг. Харин тийм их том агуулга яваад байна лээ. Бас нэг талаараа харахад хүн байх энэ шөнийн 1-ээс 15-ны хооронд дандаа бэлэг дэмбэрэлтэй үг хэлэлцэх, ерөөлийн үг хайрлах, тэгэж өвөг дээдсээс ээж аваасаа эмээ өвөөгөөсөө ах одоо тэгээд ээжтэй аавдаа үр хүүхэдтэй ингээд сайн сайхан үгийг 1-ээс 15 хоног хэлэхээр дараагийн 350 хоногийнхоо заслыг бараг хийчихэж байгаа юм байна да гэж харагдсан шүү дээ. Тий. Ер нь бол ийм байхгүй. Монгол гэдэг чинь манайхаа биднээс чинь Монгол гэдэг байхгүй. Монгол гэдэг үг ямар учиртай юм бэ гэж байна. Тэгэхээр монголчууд гэдэг чинь маань одоо дэлхийн ертөнцийн хүн үүсээд бий болоод ингээд бусдын таалд зарим асуудлууд нийцэхгүй болоод тэгээд тэр алдаагийн засахаар болохгүй юу? Хүн төрөлхтний үүссэн хүн төрөлхтнийг тэр алдаагийн засахын тулд монголчуудыг тэнгэрээс болгож ирсэн байхгүй. За тэгэхээр чинь бол биднээс монгол хүн гэдэг чинь бол оддын үрс над. Биднээс бол бурхны үрс над гэсэн үг. Нуус орчоо хүртэл ихтэй хөх мөх тэнгэрээс гэж эхэлдэг тийм ээ. Тэгээд эс эрдэнэгаач гэсэн одоо тэрийгээ та нар ойлгох хэрэгтэй. Шинэ ирэм бол Монголын төвт болно гэдэл яриад байгаа. Тэгэхээр та бол судлаач хүн бэлэг дэмбэрлийн гэж баяр гэж яригддаг энэхүү баяр дээр бид нар ингээд автуусан цуугаад юм уу амьдралынхаа энэ нэг завгүй энэ нэг тойргон донд их чухал зүйлүүдэд орхиж гээд байна гэж энэ сэдвэр хоёлоо өнөөдөр хөөрөлдөх гэсэн. Тэгэхээр бэлэгдэл гэж чухам юу юм бэ? Ингээд бидний нүдэнд харагдаж байгаа тэр олон хөшөөнүүд амьгүй юм шиг мөртлөө цаана асар гүн агуулга агуулчихсан байна. Энэ талаар таны судалсан судалгаанаас хоёлаа хөөрөлдөө. Тий. За тэгэхээр бол яг нь ер нь ийм монгол хүн бэлгээрээ хятад хүн бенцингээрээ гэж үг байдаг. Тийм үү? Тэгэхээр хятад хүн бол одоо ганц Монголоос бусад төвд Монгол хоёроос ус нь бол одоо бэлгээрээ биш одоо бенцингээрээ байх нь шүү дээ. Хөнгө төрөөгөө дээд хөрөнгөөрөө. Монгол хүн төвдөн хоёр бол бэлгээрээ. Одоо хүний оюун бодолд ямар бодол орж ирнэ? Мэдээж нөгөө сайн бодол орж ирээд ингээд байх юм бол сайн сайхан хүн хүний сэтгэл дотор орж ирээд ингээд байхаар нөгөө чинь үг болдог. Үг болоо гарчдаг тийм үү? Үг маань үйлдэл болдог. Тэгэхээр сайн сайхан юмнаас бодлого гэдэг маань сайн сайхан юм бүхний үндэс нь баггүй. Тэгээд тэндээс сайхан юмны үндэс бий болохоор тэндээс сайн үг гарч ирдэг, сайхан үйл гарч ирдэг. Тийм учраас тэгээд бодохоор өнөөдөр чи их орчтын өдөр тийм ээ. Хоёулаа чиг сайхан өдөр хөөрөлдөж байна. Тэгэхээр бид нарыг энэ нэг ерөөлтэй, цэвэр усны их булагтай, байгалийн тогтцсон бас их учир начиртай ийм сайхан газар өвөг дээдэс бид нарыг ингээд үлдээчихлээ. Тэгэхээр одоо амьдарч байгаа 21-р зуунд амьдарч байгаа 3,500,000 монголчууд бид ялангуяа Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн дунд байгаа нэг зүйл нь одоо та тэр ярьж байгаа зүйлийг ёс мэдхгүй хүнд ёр харддаг юм аа. Битгий ийм
төвөгтэй зүйлс яриадэ гих хүмүүс зөндөө таардаг. Тэгэхээр та ёс мэдгүй байх юм бол яагаад ёр хавддаг юм бэ? Яагаад бэлэг дэмбэрлээ мэдгүй бол яагаад хүн ингэж осолдож эндээд идэх юм бэ гэдгийг тайлбарлаж өгөөч. Тэгэхээр ийм байгаа. Монгол гэдэг үг бол ерөөсөө одоо би түрүү хэлсэн тийм аврах, энэрх, тэтгэх, өршөөх, уучлах гэсэн үг баг. Үгийн утга нь байна. Тэгээд Монгол гэхээр чи Монголоос гарч байгаа бүх гол горийнхууд гадагшаа гарч байгаа байхгүй юу? За энэ яаж юм гэхээр Монгол бол энергийн төв нөх, хүн төрөлхтний энергийн төв. Одоо манай дэлхий чинь бол амьтаа шүү дээ, тийм ээ. Дотоод гадаад ертөнцтэй дэлхийн ертөнцийг маань хамгаалдаг хамгаалттай. Тэрний дотроос бол төвд болохоор нэг хэсэг нь Монгол болохоор нэг хэсэг нь баггүй. Одоо хүн төрөлхтөн дэлхийн ертөнцийн маань одоо хоёр туйлтай гэдэг шиг хоёр их үндэстэн байгаа юм. Нэг нь бол Монгол. Тэгэхээр тэр урсгаа голын их бүгд одоо хүн төрөлхтний тэжээг тэтгэхээр дор үлдсэн. Монгол хүмүүс хүн төрөлхтнийг авардаг, хайрладаг, тэтгэдэг ийм үндэстэн багхгүй юу? Тийм учраас одоо бэлэг ёрын тухай ярьж байна тийм үү? Бэлэг гэдэг маань юу гэсэн үг вэ? Бэлэг гэдэг чинь бол ерөөсөө хүний сэтгэл дүүрэн байх илэрхийлэл. Одоо бүх юмыг сайн сайхнаар боддог, сайн сайхнаар хүлээж авдаг, аливаа бүх юмыг сайн сайхнаар хүлээж авдаг, сайн сайхнаар бодоод ирэхээр бүх үйл үйлдэл нь сайхан болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө буддын шашны маань нүгэл уу ингэж хоёр утгаар байгаа шүү дээ, тийм ээ. Хүний нүглийн сав гэхээр одоо жишээ нь энэ нүглийн сав байлаа гэж одоо дүүрэн. Ахаад буйны сав ахаад дүүрэн байгаа, тийм үү? Тэгэхээр буйны хүн ихээс өрхтөө бол буйны сав нь дүүрэн, нүглийн сав нь хоосон төрдөг байхгүй. За тэгэхээр хүн одоо ингэж муу ёрын юм боддог, муу үйл үг хэлдэг, муу үйл хийдэг. Тэгэхээр яг дундраад нөгөө буйны савнаасаа нүглийнхээ сав руу ингэж жоохон ороод байна. Тийм. Тэгээд буйны сав хоосронгууд нөгөө хүн яах вэ? Нүглийнхээ сав дүүрчих шүү дээ. Нөгөө буйны сав дундангууд. Тэгэнгүүтээ бэлэг ёр гэдэг чинь одоо тэр ёр муу ёроор бол одоо нүглийн сав дүүрсэн хүн бол тэгээд төрөл авдаггүй. Одоо эргээд одоо ахид төрөл авахгүй гэсэн үг байхгүй. Хүн болон амьтны төрөл авахгүй. Буйны савнаасаа нэг одоо ойролцоогоор нэг энэ 4 хуруу гэхэд нэг 2 хуруу дундах юм бол ан амьтан бол төрдөг байхгүй. Одоо жишээ нохой ч юм уу өшөө одоо тийм муу төрлийн хорхой шавж юм ийм бол төрдөг. Тэгэхээр энэ буйныхаа савыг л дүүрэн байх нь чухал юм байна тийм. Бэлэг ёр гэдэг маань сайн бодол хийгээ, сайн бодол бодоо сайхан үг хэлээд сайхан үйл хийгээд ирэх юм бол буйны сав дүүрэн. Муу бодол хийгээд, муу үйл хийгээд, муу үг хэлээд ингэж ирэх юм бол буйны сав дундарддаг байхгүй. Тэгээ буйнаа дундал нь одоо дүүрэн гэдэг тийм учраас. Та яг энэ тухай Монгол гэдэг чинь ийм шүү дээ. За сайн сайхан зүйл хийх ёстой юм байна гэдгийг та багаасаа танд зааж сургуу. Эсвэл хүмүүсийн тохиолдол чинь нэг тийм амьдралын энэ насалж байгаа нас хүртэлх хүнд тохиолдсон гинт ухаарсан ч тийм өчүүдээс энэ судалгааг хийвүү. Таны судалгаа ер нь хизээнээс эхэлж ингэж явсан байна. Би бол хүүхэд байхаас л гэрийн боловсролтой байсан. Манай өвөө номтой эрдэнэтэй хүн байсан. За аав маань гэсэн одоо тэр үчиг коммунист үе байлаа шүү дээ. Ном эрдэнэ аяас шатаа хэл гаргаж болдгоо тийм ээ. Тийм үе байсан. Манай ээж бол өөл хугацааны хүн байхгүй юу? Манай аав болохоор сүүр халах хүн байхгүй. Тэгээ ээж болохоор тэнгэр бурхадаа хайрцдаг одоо ерөөсөө ингээд улс орон хүн ардын гадлаас сүү өөргөж явах хэрэгтэй сэтгэл нагаач гэсэн оюун бод бүх юм улс орныхоо төлөө ингээд зориулдаг байна шүү гэд ингэж сургасан. Гэрийн боловсрол гэдэг маань өвөг дээдсийнхаа бүхэл үг соёл бүх юмыг гэрээрээ заалгаад сурсан. Яг үндсэн боловсрлоо бол би нэг их хүндэлдэггүй ч гэх юм одоо нэгээс 8 дугаарыг төгссөн боловч нөгөө талдаа нөгөөх үнэн чинь бага. Гэрийн боловсрол өвөг дээдсийнхээ өв боломжлыг бол одоо бараг өстой бурхан шиг ашигладаг юм л өссөн байна.
Харин тийм ээ, бидний өвөг дээдсийн үлдээсэн энэ зүйлийн үн цэнийг одоо бүр л их мэдрээд байна л да. Энэ цаг үед да ядангуяа. Тэгэхээр та малчин телевизээр орж исэн таны хөөрөлдөөнийг би сонсоод ямар чухал зүйл ярьж байна вэ гэж бүр сэтгэл маань сэртэс хийсэн. Тэгэхээр энэ сэдв рүү хоёлоо орвол хөшөө дурсгал гэдэг зүйл ямар утга агуулгатай хаана байрлаж байгаагаасаа ёр бэлгийнхаа энергийг ингээд цацруулаад байдаг юм байна. Та тэгээд эмээлийн тухай, хорт хадрын хөшөөний тухай тэрэн дээр дурдчихсан. Тэгэхээр энийг та дэлгэрүүлж олон хүнд хүргэх юм бол бас их сарамж сэрэмжтэй юм байна да гэж бодогдсон. Тэгэхээр Монгол улс бол дэлхийн одоо өрхнөөс гарч байгаа энерги байна тийм үү? Дотоод ертөнцөөс гарч байгаа энерги бол Монгол улсаар дамжаад дэлхийн нийтрүүлгээс засагч байна. За төвдөөс одоо дэлхийн энергийн төвөөс тийм ээ одоо дэлхийн залуур байгаа одоо тэр юмнууд бас байгаа газраас бас энерги ингээд задаад манай ингээд Монгол руу чиглээд Монголоос ингээд дэлхий рүү ингээд засагч байгаа. За тэгэхээр яг монголчууд яа юун дээр суурж ийм гэхээр монгол хүн бол ерөөсөө дэлхийдээ дотоод болон гадаад ертөнцтэй шууд холбоотой хүмүүс байдаг. Тэг энергийн урсгал дээр байж гэсэн үг шүү дээ. Энерги монголчууд ингээд саахан болоод монголчууд их чөлөөтэй, монголчууд одоо газар нутг нь мөрөн бүтэн, монголчуудын өв соёл нь мөрөн бүтэн ингээд бүх юм саахан байгаад ирэх юм бол дэлхийн ертөнцийн дайн самуугүй одоо бохир бузар муухай юмгүй ийм байх хэрэгтэй байхгүй юу одоо тий ийм цаанаасаа тэгээ заяагдсан байдаг. Тэгэхээр Монголд одоо жишээ нь юу байдаг вөхөр хувилгаан төрдөг Монголд. Тэгэхээр хувилгаан гэдэг хүн ямар үүрэгтэй вэ гэхээр тэр дэлхийн энергиас өрхнөөс гарч байгаа тэр энерги төвдийн одоо тэр дэлхийн залуур байгаа тэр бүх ариун газраас гарч байгаа энергийг одоо зохицуулаад бусад улс орнуудад төвөөдөг гол одоо нэгсэндээ бол одоо электрон хэрэгслэр гол дамжуулагч гэсэн үг байхгүй антин гэсэн үг. За хувилгаан ямар байх ёстой вэ гэхээр одоо манай монголчуудын сэтгүүд нэг буруу юм суучаад байна. Хувилгаан гэхээр одоо жишээ нэг сонин юм боллоо одоо Монголд манай Увсан аймгаас хувилгаан тодорсон тийм ээ Бадарсад гээд ийм мань сахалтай ийм үү эндээ нарийнх эндээ мань сахал гэдэг. За ийм сахалтай юм мөн хатан дээр суугаа тэгээ манай увсынхоо очоод мөргөөд тэгээ увсынхан бүгдээрээ дэмжээд ингээд хувилгаан болгож байгаа байхгүй. А гэтэл Бадарсад гэдэг хүн маань бол хувилгаан биш байх нь. Зүгээр л одоо торгон дээр өмссөн нутаг жалга давны ч юм уу эсвэл улс төрийн зорилгоор ч юм уу ингээд ашиглагдаж гарч иж байгаа хувилгааны нэрийг зөвсөн тийм буруу үйлдэл хүн байсан. За ингээд энэ хүмүүс яасан гэхээр хүчингийн хэрэг хийсэн байна. Одоо залилан янз бүрийн мухай хийсэн. За асуудал үүссэн. За тэгэхээр хувилгаан ямар үүрэгтэй вэ гэж байна. Тэгэхээр Монголын хувилгаан бол ямар үүрэгтэй гэхээр Оросын холбооны улс. Япон. За Хятад ингээд ер нь Дундад Азийн орнууд ингээд Хятадын өмнөд хүртэл ингээд бүх юуг газар хөдлөлтийг ханжаад хүн байхгүй. За тэнд газар хөдлөх гэж шүү. За тэнд газар хөдлөх гэж нь одоо тэрийг одоо чинь хүнтэй газраас хөнгүү газар руу шилжүүлэх шийдтээ. Шийд гэдэг маань юунаас ирэх вэ? Цаанаасаа байгалаасаа заяатсан юм байдаг. Одоо их хүн ихээс зөрөгтөө таны хүүхд танаас зөрөгтөө яах вэ? Энэ хүний хүүхд нь юм гэд ингээ гараад ирдэг тийм үү? Тэр шиг дэлхийгээс төрсөн одоо дэлхийн энерги өрхөөс төрсөн хувилгаан гэдэг хүн бол дэлхийн эпирт одоо эпир гэдэг маань шинжлэх ухаанаар батлагдсан зүйл эпирийн салхи байдаг, эпир гэж байдаг. Эпирт нэгдэхээр хүн бүх боломж нэгддэг. Бүх боломж нэгдэхээр яг уу аян цахилгаан буулгаж чадна, ашиглуулж чадна, бороо оруулж чадна, тийм ээ? Хар салхийг зогсоож чадах ийм чадвартай, төрөлхийн чадвартай. Тэгээд газар хөдлөхөөр тэр газар хөдлөлийн төвийг жишээ нь одоо Улаанбаатарт газар хөдлөхөд тийм төвөөс хүнтэй газраас хөнгүү газар руу шилжүүлэх шийдтэй байхгүй юу? Москвад одоо газар хөдлөхөд тэр газар хөдлөлийн төвийг мэддэг, өөрчлөлт мэднэ гэсэн үг шүү дээ. Өөрчлөлт мэднэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэрийг аварна хамгаална гэсэн үг байхгүй юу? Хятад одоо Бээжинд газар хөдлөх юм бол энийг өөрчилж мэдээд бас ингээд аварч хамгаална гэсэн үг шүү дээ. Энийг хувилгаан гэдэг байгаа юм. Тэрнээс биш хувилгаан гэдэг маань торгон дээр өмссөн одоо торгон өмдтэй маш үнэтэй гоё машин унсан за одоо яа тийм алтан очир барьсан тийм ээ ном эрдмийн одоо ингээд машинаар дөрөв ном ачсан за одоо ингээд өндөр уулан дээр ингээд завлаад суусан хүмүүс мөргөөд өгдөг тийм хүн биш.
Ерөөсөө хувилгаан гэдэг маань тэр дэлхийн эпис нэгддэг учраас дотоод ертөнцөөс гадаад ертөнцтэйгээ харьцсны үндсэн дээр тэр газар хөдөлгөөний төвийг хүнтэй газараас хөнгүү газар дуудаж шийддэг. Тэгэхээр тийм үнээр огт оролдож болдгоо юм байна. Хэрвээ тэр үнийг оролдоод ингээд зовоогоо тамлаад ингээд харьцаад авах юм бол нөгөө хүн чинь яг нөгөө чадваруудаа алдаж эхэлнэ. Тэр чадваруудаа алдаад энергийн төвийн урсгал дээр байгаа шүү дээ. Одоо бол дээр номтой улсууд бол тэр улаан урсгал гэж байгаа. Улаан урсгал дээр ингээд байж идэг. Тэр нь ингээд бохирдоод ирэх хүмүүс тэр улаан урсгал руу одоо бөө мөө элдвийн одоо хүний сүнс хөлгөсөн тийм ухаан хүмүүс ингээд ороод ирэх юм бол яах вэ? Тэр нутгаар нь газар хөдлөлт болно. Гал утсны гашуун зовлон өгөр. Дээрээс нь одоо төр тогтворгүй болдог төрд гарч байгаа улсууд одоо муу хүмүүс болноороо гардаг. За одоо манай монголчууд бол нөгөө бага насны хүүхдүүд бие бинийгээ зодод нүддэг болсон, элдв мухай, чин мухай юм их гардаг болсон. Дээрээс нь одоо тэр хүний наймаа тэгээд зайлшин мэхлэг дуурдах гээд ингээд 40 олон хэрэгүүд гарсан. Дээрээс нь одоо бие бинийгээ хуурж мөхөлдөг, бие бинийгээ хайрлахгүй, өнөрхгүй болдог. Энэ хүн бол тэр нөгөө хувилгаантай холбоотой байдаг байхгүй юу? Хувилгаан гэдэг нь гол одоо электрон хэрэгсэл гол чип нь. Тэндээс орсон бүх хүч, холбогдсон бүх хүч бохирдоод эхэлнэ гэсэн үг. Тийм учраас тэр Монголын хувилгаан гэдэг нь маш чухал юм байна. Тэрнээс тэр хувилгаан шороотор гоцсон өссөн, хараа ижил ийдсэн ингээд явж байхдаа гол биш. Хамгийн гол нь тэр хүн оюун санааны хувьд, сэтгэл санааны хувьд одоо бүх юм эрхчлөөтэй байх хэрэгтэй байна. Тийм учиртай яа. Тэгэхээр чи одоо огтон мэдээд тосож бэлдээд тесэж гарах гэдэг нэг гурвал байгаад байгаа шүү дээ, тий? Түүнийг хийдэг одоо оюун санааны хүн байх гэдэг шүү дээ, тийм ээ? Тий, оюун санааныхаас гадна тэр байглаас заяасан тийм хүн байхгүй юу? Тэр хүмүүс нь ингээд байхгүй болоод ингээд ядраад ингээд зүдрээд ирэх юм бол одоо түүхэд газар хөдлөө, газт газар хөдлөө гэж энэ тэр хүмүүс нь одоо нас орчдөг юм уу? Эсвэл муухан хүмүүсийн гарт одоо орчиж байгаа байхгүй. Тэнгүүтээ тэнд газар хөдлөлт бол. Тийм учраас манай монголчууд одоо тэр хувилгаан ямар нэг байдлаар одоо дарамтлагдаг, боолчилдаг одоо энэ байдлыг бол гаргахгүй байх хэрэгтэй. За дээрэс нь тэр бэлэг ёрын асуудал байна. Хэрвээ хувилгааныг одоо ингээд янз бүрээр байдлаар их доошоо орчих ингээд ингэчих юм бол муу ёрын юм бол бий болж эхэлнэ. Муу цагийн, муу ёрын, муу бэлэглүүд биелэх гэж байгаа байхгүй. За тэр нь бол нэгдүгээр одоо энэ хор тавдрын гүшүү байх нь шүү дээ. За хор тавдрын гүшүүг яагаад босгосон юм бэ гэдэг асуудал ярив. Хятадууд торгоны зам дээр гүшүү босгосон байна тийм үү? Одоо ингээд модон дээр нөгөө бөмбөрцгийг оруулаад ингээд газраас ургасан гэдэг чинь төв бус орнууд одоо тэр торгоны замаар 8 миль гэдэг юм уу тийм утга агуулсан юм байна л да. Тэгэхээр манай энэ гүшүү болохоор тэнгэрийн өрх гэдэг байхгүй. Хэрвээ тэнгэрийн өрх байх юм бол шүү дээ. Тэнгэрийн өрх байж болохгүй заа юу. Тэнгэрийн өрх байх юм бол тэргээр солиор орж ирээд бидүүсийг устгах гэсэн үг. Дэлхий чинь ингээд бүтэн ийм хамгаалалттай байхгүй юу? Гаднасаа. Тэгсэн чинь тэр хамгаалтанд ийм нүх гаргаад ирвэл юу болох вэ? Сүүр гам шиг ирнэ гэсэн үг байхгүй юу? Тийм учраас нэгдүгээр тэнгэрийн өрх гэдэг имийг буруу хэлсэн байна. Одоо тэр үед манай Монгол тэнгэрийн мэлми хийгээд газарт хийгээд тэгээ номсон татсан юм хийсэн шүү дээ. Тэгээ энэ бол огт болохгүй юм хийсэн байна нэгдүгээр. Энэ бол нөгөө иринерийг бохирдоод бүх сайхан юм үгүй хийж гэсэн. За тэгээ хор тавдрын гүшөөг бол одоо босгосны дараа тэр маш үнэхээр эвгүй. Одоо ингээ урдаас нь харах юм бол тэр хоёр нүдтэй тийм маш муухай тийм чөтгөрийн дүр урдаас нь харагдаж байна. Чөтгөр ямар амт байдаг гэхээр том цагаан алаг нүдтэй, босоож ихтэй, туранхай, хуруу гарнууд нь одоо уйнууд нь том, урт хуруутай, тэгээд харивалтай, хар бараан биштэй ийм амт байдаг байна. Одоо үн төлөвчний сайхан юмны эсрэг гэсэн үг шүү дээ. Яг тэр шиг энэ хор тавдрын гүшөөг нь урдаасаа тийм маш эвгүй. Одоо та нар тэр зургийг аваад ингээд харах юм бол бүр хачин юм бол араас нь хажуунаас харах юм бол одоо ярих юм байхгүй. Манай монголчууд бүгдээрээ дургуутсаад байгаа шалтгаан нь шүү дээ. Энэ маш муухай хэлбэртэй. Энийг яах хийсэн юм бэ гэдэг асуудал одоо яригдсан тийм үү? Энэ хөшөөг яах гэж барьваа? Эсвэл тэр хүн эзэтгэнгүүд монголчууд зориулж барьсан юм уу? Монголчуудын үр хөвгүүдийг авч идэх гэж энэ хөшөөг барьсан байж болно. Эсвэл оюут толгой одоо бусад одоо юунуудыг улааж аваад монголчуудыг одоо ингээд ийм хар юм дотор байлгах гэсэн энергийн урсгал бий болгох гэсэн үг нэг ийм асуудал байна. Тэгэхээр эсвэл монголчуудын дээрээс гаднаас нь маш их хэмжээний хортой тийм
хүнс бараа оруулж ирээд одоо баруунаас Европоос тэр хятадаас ингээд дандаа тийм хугацаанд дууссан тийм ухаанууд оруулж ирээд ингээд хор тавтар үүсээд асар хурдтай болсон шүү дээ. Одоо тэр хүчтэй өссөнөөс хойш манайх дэлхийд тэрх болсон. Энийг мэдж байгаа. Тэгэхээр улс орны бүх сайхан юм өгөө игээд байгалийнхын баялагийг аваад тийм үү. Бүх юмыг одоо тэр Шинэ Зеланд гэж байна, Африк төв гэж байна тийм ээ. Бүх юмыг аваад яг үндсэн уугуул оршин суугчдах ямар болох вэ гэхээр арх уудаг одоо зүгээр хэвтдэг тийм ээ. Бэлэнчлэх сэтгэлгээтэй цөөхөө хэн үдэн үлдээд үлдсэн ингээ колоничлол дуусч чадах байхгүй. А тэгэхээр Монголыг бол тэгж болохгүй. Тий. Монголыг тэгж болохгүй, төвдгийг тэгж болохгүй. Хэрвээ Монголыг одоо ингээд бүх юмыг ингээд эвдээ сүйдгээд газар нутгийг ухаад хүн харзыг устгаад одоо ингээд эхлэх юм бол дэлхий тэр чигээрээ одоо яг хор тавдар туссан хүмүүсийг болох байхгүй дэлхийн ертөнцийн тэр чигээрээ. А тийм учраас монголчуудыг бол ерөөсөө тэг ямар нэг байдлаар боолчлох гэсэн орлого тийм хийж болохгүй. Одоо тэр газар нутгийн нөгөө их тийм үү одоо маш олон муухай бодол орж ирж штэ тийм ээ. Тэгэхээр тийгж болохгүй. Ингэх юм бол хүн төрөлхтөн сүрлэхээр ихлээр өөрсдөө тавина гэсэн үг. За Монгол нутаг бол төвд ус Монгол улс хоёр бол юм. Одоо хүн төрөлхтөн усан төрөгтэй галзсны гашуун завтанд автагтаад хамгийн сүүлд ингээд төвд улс Монгол улс хэсэг туулах байхгүй. Энэ бол хамгийн сүүлчийн орон зай байхгүй. Энэ бол ариун орон зай. Ариун орон зай гэдэг маань яах вэ гэхээр одоо хүн төрөлхтөн одоо мөнгөн дөөн, технологитой, машин хэрэг онгоц одоо юу байдгийг тийм ээ. Алт эрдэнэс тэр нүрэндээ бялуураад баяжаад хөлжөөд бухныг биш, хүнийг биш, алт мөнгийг шүтдэг ч юм уу тийм ээ. Одоо алтан машин унах гэдэг алтан онгоцон дээр суух гэдэг эсвэл одоо арай хайлуулсан алт ууж гэдэг ч юм уу тий. Энэ бол тийм солиор ганцуур л болоод байна. Энэ бол үндсэндээ хүн төрөлхтнийг бүх сайхан юмнаас салгаж байгаа байхгүй юу? Гадаад ертөнцөөс ирж байгаа бүх сайхан юмтай харьцах чадваргүй дотоод ертөнцтэй харьцах боломжгүй дэлхийн дотоод ертөнцтэй одоо тэр дэлхийн дотоод ертөнц бүх юм байж тээ. Одоо тэгсний атлантчууд ба 2 нүртэй хүн байна, 4 нүртэй хүн байна. Бүх одоо хуучны өлөг гөрүүд мөрүүд бүгд байна тийм үү? Гэтэл энэтэйг харьцах чадваргүй болсон. Яагаад нөгөө мөнгө эд хөрөнгө гэдэг аимшигтай шунал чинь үнийг юм болгочиход байгаа байхгүй. За нэг ийм асуудал байна. За тэгээд дээрээс нь нэг юм хэлэхэд нөгөө имэйлийн асуудал ирээ тийм үү? Монголчуудыг юу гэдэг вэ? Морьтон монголчууд гэдэг шүү дээ. Тийм ээ. За монголчууд морио унаад малаас хаагаад сүүг сайгаар нь хийж уугаад ингээд нүүдэлдээд ингээд сайхан амьдэрдэг. Тийм ээ. Одоо ч гэсэн байгаа. Гэтэл манай тэр имэйл хийцгүүхээр хайцсан одоо эдгээр цэцгэн дотор бол тэр имэйл байна шүү дээ. Тэр маш гоё эртнийхээ тэр олдуур молдуурыг дуурайлж хийсэн юм билээ өмнө бол. Гэвч энэ имэйлийг ямар нөхцөл хайдаг вэ? Ямар нөхцөлхээр хайдаг юм бэ гэхээр бүх эзэнд одоо өвхөд ингээ өргөдөд дуусны дараа тохиж явсан имэйлийг мөрөндөө тухай явж ирсэн имэйлийг хээр хайдаг байхгүй. Тэр хүн авахгүй ингээ хаялаа гэсэн үг. Тэрнээс тэрийг алтаар хийгээд эрдэнсээр хийгээд биш. Ерөөсөө тэр имэйлүүд буруу 100% буруу болж байна. Монголчуудыг морноосоо салаасаа, малаасаа салаасаа одоо монголчууд бүгдээ хүч үнэтэйсэй гэсэн тийм хараалын хэлбэртэй юм болж байгаа. За нөгөө нэг асуудал байна. Нөгөө монголчуудын нөгөө сүйд цайгаа хийгээд уудаг саахуу гэдэг чинь балтигаа саал сүг саагаад саундаа хийгээд уухыг уу гэж байгаа байхгүй. Энэ сав тийм нэртэй. Тэгсэн чинь тэрийг ингээ бас дотроос нь цэцэг навч ногоо ингээ ургацсан цэцэг навчны дотор ингээ суурлуулсан ингээ хазаалгцсан. За ингээ байж. Энэ хоёр энэ хор тавдрын гişөө, энэ саахууны гişөө, энэ имэйлийн гişөө. За одоо дээрээс нь тэр нөгөө хоёр нохооны гişөө. Энэ ч бүр аль эртнээс яригдсан зүйл. Хоёр нохог яадаг вэ? Замун уулзуудад нохоо байх юм бол нохоо цуглах юм бол яадаг вэ? Тэр гай гамшиг болж тэр улс орыг эрх мэдлээ алддаг гэсэн утгыг агуулдаг байхгүй. Нэгсэндээ монголчуудыг яг боол болгоно гэсэн үг шүү дээ. За ингээд дандаа бодоод дандаа буруу байгааз тэгээд тэр цусны хувирсан амьтан байна. За ингээд имэйл байна, саахуу байна, тэр нохоо байна. Одоо энэ хор тавдрын гişөө байна. Ингээд бүх юмаа буруу хийчихээр яах вэ? Монгол үндэстэн оюун санаагаараа доошлно гэсэн үг. Одоо яг хүүхдээ зоддог, нэрийгээ зоддог, нөхрийгээ алдаг.
хүний 8 айдаг, хүний мах иддэг. Одоо бөөнөр бол одоо хүүхдийг одоо алаад идээд тэнгэр мөнгөлд өргөдөг. Одоо юм болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал юунаас болоод байна? Юунаас болоод байна гэхэд биднээс одоо хамгийн дээдлж явах ёстой юм аа. Үгүй хийгээд, устгаад, өв солио мартаад одоо ингээд бүх юм бүргээд уруугаар сэтгээд одоо гадныхнээс захиалгаар одоо тэр хөшөө босгоцсон байх нь тийм үү. Тэгээд одоо монголчууд баг дараагийнх нь бол имэйлээ хээр айдаг. За тэгээд цаахуу хээр айдаг. Энэ мэл чи яаж ирэхээс оюун санаа хувьд сүйрэл болж байна гэсэн үг. За тэгэхээр юунаас болов гэхээр нөгөө хувилгааны асуудал яригдана тийм үү. Нөгөө энергийн цангилгаан дээр сууж байдаг нөгөө хүмүүс маань бодвол одоо яатсан юм. Болохгүй л болсон гэсэн үг. Тэгэхээр одоо Монгол бол газар хөдлөлт бэлэн болсон. Одоо дараагийн асуудал. За энэ юутай холбоотой гэхээр нөгөө бөөмөргөл чинь үүсчихсэн холбоотой болгож ирсэн. Манай ерөнхийлөгч чинь бөөнөрийг одоо өөртөө дуудаад одоо ингээд туслуулъя баяраа гэдэг ингэсэн. Ийм асуудал гарсан. Бөө гэж юу юм бэ гэхээр бөө бол анх хүн төрөлхтөн хамгийн хүндхэцүү үедээ одоо ингээд хүний сүнсийг шүтээд тийм ээ өссөн хүний одоо сүнсийг шүтээд ингээд мөргөөд ингээд бөө гэж юм би болсон. Бөө маань одоо өөрөөсөө дээш гарсан бүхнийг иддэг, залгидаг ийм юу байхгүй. Мөргөл байхгүй. Одоо Отог Момголын хамгийн сайхан баатар, чадaltaй, эренгийн, зөрөгтэй, ухаалаг эрдэнэтэй баатруудыг золиосонд гаргадаг. За наадагч болохгүй манад гаргадаг юм. Хамгийн залуу сайхан хүмүүсийн амь насаар хоолдог. Ийм байсан. Тэгэл ерөөсө бүхэл эрдэм чадaltaй хүнтэйд хоолдог учраас одоо нэг өөрөөсөө дэшээ гарсан дарддаг байхгүй. Тэгэл маш аюултай юм байсан учраас хүн төрөлхтөн бол бөө мөргөлөөс татгалцсан байна. За бөө мөргөлөөс татгалзаад одоо буддын шашин шүтгэлсэн одоо Христосын шашин гэж үү тийм ээ. Залмаатын шашин тэрийгэ шүтгэлсэн, лалын шашин шүтгэлсэн. За тэгэхээр яагаад ингэж вэ гэдэг асуудал юм. Тийм үү? Бөө мөргөл гэдэг бол маш аюул хүн төрөлхтнийг өсөж хөөгчөд дэвжид дээшлэгт нь гол садаа болдог учраас энэс хүн төрөлхтөнд татгалцсан. Гэвтэл Монголд яасан? Монгол бөө мөргөлийг шүтгэх хэлсэн. Одоо жишээ нь амьд дах үед одоо ингээд бусдыг хайрладгүй, нэрдгүй, хулгай айдаг, удлаа ярьдаг, хүчин дээр нь тануул хийдэг. Одоо тэр хүний махаддаг аимшигтай хүмүүс төрөл олдохгүй ингээд одоо гудмаар ингээд ховшроонд нисэлтэл нойл мойл руу орж хооллол ингээд шалбааг усуугаад ингээд явж яхад нь дуудаж оруулж ирээд дуудах юм байхгүй одоо тэр өмбрөө ингээд зохин гүйцлэрээс ороод ирдэг. Тэгэл тэр нь одоо ингээд олон хоосон үлсгэлэн хүмүүс ингээд ойшрлоо зогсож байгаа бодохоор хамгийн худлаа ярьсан хүн л одоо ноён болоод ингээ явчихдаг шээ тий. Тэр шиг тэгээд ингээд асуудал үүссэн учраас монголчууд маань нэг шүтээний асуудал байж байна. Одоо бурхнаа чөтгөрөө шүтдэг. Чөтгөр шүтэх юм бол яг үр дүн муу гардаг. Үр дүн муу гарах байхгүй. А бурхан шүтэх юм бол хэдийгээр бурхан чадлагүй муухай хөстэй муухай зэрэгтэй байсан ч үр дүн сайн гардаг байхгүй. А тэгэхээр биднес манай Монголд бол одоо ер нь мөнгөг шүтдэг, бөөг шүтдэг энэ адилсан нь бол эргээд биднес өөрсдийгөө л бална гэсэн. Ерөөсөө Монгол улс орчин тогтох их үндэс төр бэлэгдэл шүтэн гэдэг юм аа ийм учиртай шүү. Одоо та тэрэ хөрөлтөнийг сонсож байгаа хүмүүс за одоо Монголын үе оюун санааны гих хүмүүс чинь өөрсдөө бөө мөргөлтэй байсан шүү дээ. Тэнгэр шүтлэгтэй байсан шүү дээ. Бөө мөргөл тэнгэр шүтлэг хоёр чинь нэг биш юм уу? Тустай юм уу гэл ингээд асар олон эсрэгцэл орж ирнэ л дээ. Энийний ялгааг та тунгаал. Тэнгэр шүтлэг гэдэг чинь ерөөсөө Монгол хүн тэнгэр шүтлэгтэй байхгүй. Бид оддын үрсад бид рүү хэлсэн шүү дээ. Оддын үрсад, бурхны үрсад. Манай монголчууд бол тэнгэрт итгэж бурханд хайрлагц ард түмэн байхгүй юу? Яагаад ямар хүмүүсийг тэнгэрт итгэж бурхан хайрладаг юм бэ? Тийм ээ? Ямар хүмүүсийг хайрладаг юм бэ гэхээр цагаан сэтгэлтэй хүмүүс гэгэн заяатай байдаг байхгүй юу? Монголчуудын заяа гэж ярьдаг. Тэгэхээр монголчууд маань бүгдээ их цайлган цагаан одоо тийм байгаас харж явах дүр хитрхи цайлган тиймэр одоо өмнөөс нь бүр аймаар юм шиг одоо яана одоо энэ хүн ч одоо яасан сайхан сэтгэл юм бэ гэж нэг хүнд юм алдчихдаг ч юм уу өөртөө чинь чинь хитрхи нөгөө цагаан цайлган сэтгэлтэй хүүхд шиг тийм сүүшиг цагаан сэтгэлтэй хүмүүсийг хуурч мэхлэх одоо энэ бол маш их аюултай хортой юм байдаг байна.
Тийм учраас цагаан сэтгэлтэй учраас биднээс гэгэн заяатай арддаг юм. Тийм учраас тэнгэр шүтлэг гэдэг чинь ийм шүү. Тэрнээс биш онгод гэдэг юм чинь байж тээ. Монголчуудыг хамгаалаад Монголд одоо нэг юм уу хоёр ч юм уу бөө байж болно. Тэр онгод үнэхээр монголчуудыг хамгаалаад Суут богд эзэн Чингис хаанаас ингэж ирсэн тэр сахиус бол бөө мөн. Тэрнээс Гудамд явж байгаа ариг хуучаад өгсөн, хулгай хийж явж байгаа өгсөн, ловер хийгээд өгсөн хүний сүнс хизээч монголчуудыг тэр бөө шүтлэг биш хизээч тэр усууд хизээч монголчуудыг сайхан хөрөхгүй байхгүй. Тэрийгээс аваад хэрэгтэй. Маш олон бөө бий болсон тийм ээ. За асуухаар миний сахиус ноён сахиус миний өвөө бол тийм юм гэл ингээд зүгтлээ яг бодтолэг тийм биш. Жинхэнэ онгод гэдэг чинь одоо ийм байна. Онгод гэдэг чинь тэнгэрээс ирсэн тэр гэгэн цагаан онгодыг хэлж байгаа. Тэр чинь сүнс биш байхгүй юу? Тэр хүнд ингээ буугаа тэр хүн бол асар их авьяастай, эрдэнэтэй, бэлэгтэй тийм хүнээр болдог байхгүй. Тэрнээс биш сүнс уулгачаад хүнийг хорлоод одоо ингээд нэг сайхан зэрэгтэй хүн явж байгаа. Энэ сайхан зэрэгтэй ингээд нөгөө хүний хорлцдог, сайхан хуцсан сун хорлцдог, нэг сайхан хүүхд төрж байхад тэрийг хорлцдог тийм бүгд юусоо байхгүй шүү дээ. Байглаасаа заяахгүй тийм байхгүй. Тэгэхээр тийм онгодтой хүмүүс бол нөгөө манай өвгдөөс маань бүгдээрээ буддын шашин товлсон шүү дээ монголчууд маань. Тийм учраас тэр буддны шашин дотроо тэр гайхамшигтай сайхан онгод нь бий болно. Тэрнээс үуч манай монголчууд бүгдээрээ тэнгэрээ шүтгэн зүв. Тэнгэртээс сүү сайнахад ээж өргөдөг. Нарандаа сүү сайнахад ээж өргөдөг тийм ээ. Бүх юм тийм шүү дээ. Бид тэнгэр гаралтай юм шидэхгүй яг уу. Тэр тэнгэрийг тэр агуу гайхамшигтай юмыг тийм муухай хамгийн доод түвшинд очсон муухай тийм бохир сүнстэй уулгацсан тийм үнэртэй бол огтхон ч ойртуулж болохгүй. За одоо нэг жишээ байна. Одоо тэнгэр хайрханд очоо мөрөглөө. Тэгэхэд өөчтэй бөөнөр 2-3 машин аргал аваалаа тэгээд чан болж орилоод хэрэг болж орилоод ингээд огт бороо орохгүй. Тэр одоо улаан цогцлоноор яваад асуудал үгүй хэдэн бөөнөр ирсэн чинь ингээд бороо орохоо байгаад ингээд салхинаад асуудал үүсээд эхэллээ гэж ингэж байна. Энэ юуг харуулж байгаа нөгөө дээрээс чинь бол тэр дагуулж байгаа юм хараад за наад чи стом муухай читгэл дагуулсан юм байна гэдгийг мэдсэн бохоггүй. Тэрнээс бүгдээрээ биш муу биш. Хамгийн гол нь зөв хүнээс сонгох нь чухал. Гэхдээ үнэхээр тэнгэр тийм сайхан онгот байгаа бол тэр хүн нам байх хэрэгтэй. Тэрнээс ч бөө байх болоос байхгүй. Харин энэ нөгөө хоорондох холбоос нарийн нюансыг сайн тайлбарлахгүй бол хүмүүс бас дэгс ойлгох вэ тийм ээ. Тэгээд нөгөө бас буруу зуруу яриад дэгдэх вэ. Тийм. Тэнгэрт итгэтэн гэдэг чинь одоо зүгээр нэг малчин юмхтэй өглөө босоод сүү санахад ээж тэнгэртээ өргөдөг шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр одоо ч бүр нарийн ярих юм бол өдийн нарны дээд талд бурхан багш байгаа. Тийм үү? Өдийн нарны дээд талд бурхан багш, Христос бурхан, Зүж Мухаммед гуруулаад цуг ингээд гуруулаад зогсож байна, тийм үү? За гэвтэл өдийн нарны зүүн талд Чингис хаан цэргүүттэйг байгаа. Тэгээ одоо мантхай хатан гэж өндөр өгдөг гэж бүгд энд ингэ байж байна. Тэгээд бусад одоо улс орнуудаас олон бурхад байна. Одоо ингээд бүх ертөнцийн бүх зүг бурхад одоо бүх гайхамшигтай сайхан бүхнүүд тэнгэрт байна шүү дээ. Гэтэл тэрийг бид яадаг харьцдаг. Тэрийгэ тооддог. Тэгээд ерөөсөө хүнийг л хорлох, хараах зүгөх гэсэн үндсэн юм яагаад одоо тэр бөө гэдэг маань бол Монгол хүн болгон тэнгэр заяатай, Монгол хүн болгон тэнгэртэйг харьцах хэрэгтэй. Тэрнээс биш бөөг одоо ингэж буруу зүрүү бөөнөрийг тэр сайхан зүй юмтыг огтхон цолж болохгүй шүү гэдгийг л хэлэх. Харин нэг үе бодоход бас нөгөө ямарваа нэг юм чи эхлэхдээ нэг хит бужигнаад их олон болоо одоо бол дараагийнхаа үе шатанд ороод цэгцрээд, эмхрэгдээд, шүүгдээд, тунгаагдаад байх шиг байгаа юм тийм ээ. Ажиж байхад. За цэгцэрсэн юм бол багаар байна. Тэгэл харж байхад бол огт цэгцэрсэн байх. Одоо манай урлагийнх ингээ харал та. Урлагийнхаа онгодтой байдаг тийм үү? Онгодтой гээд нэг сүнс болгоцсон. За нөгөө сүнс нь яадаг вөхөр одоо ингээд харах юм бол нөрөөс сохор шүдэн унтсан амар муухай амтан хөлбөө ийм амтан ингээд дагуулж явж байгаа. Нөгөө урлагийн сайхан хоолойтой, сайхан шүдэг уншдаг, сайхан жүжиглдэг, сайхан дуулдаг хүний тэр сайхан авьяастай тийм муухай юм буурчгаад яах вэ? Нөгөө урлагийн онгод тэнгэр нь зайлаа явчих. Тэгэнгүүтээ тэр хүн чинь архинд ордог, хар тамхи татдаг. Одоо манай урлагийн дотор бол тийм түгээмэл бий болсон.
За одоо тэр доох янз бүрийн асуудал бүр ингээ газар авцсан ч байдаг ч юм. Энэ бүхэн юу харуулж ийм гэхээр нөгөө тэр буруу юм буух. Одоо тэр бөө болох гэдэг асуудал яригдаад. Тэр тэнгэр шүтлэг, тэнгэрээ шүтэх, бурхнаа шүтэх, онгот гэдэг имийг гэл одоо огт буруугаар ойлгоо тэр хүний сүнс суулгаад нөгөөх нь тийм одоо шүд амаа нуунцсан нүдэн сохор хоёр хөлгөө тийм ирэмдэг маш муухай амтын одоо ингээд маш гоё гоцсомсгоод алтан эм зүйлгээд ингээд хүч ороод ингээд хүний талаар хасаараа таарсан бүхнээ хорлоо. Тий. Гурвын үзэл хүрээг бодлын төдийдл ямар ч сайхан хүнийг хорлоод авлаа. Энэ яаж юм гэхээр нөгөө сайхан юмнуудаа буулгаагүй муухай юм болгож хаяадаг өгч эргэж сөрөг болчихж байгаа. А жинхэнэ сайхан онгод тэнгэрийн сайхан онгод хизээж сайхан хүнийг хорлдог байхгүй юу? За энэ өстой сайхан хүн ба. За энэ Монголд хэрэгтэй хүн бай. Энийг хорлож болохгүй. Эзэн хорлоод өгөөч гэсэн ч хорлохгүй нэ шүү. Тэгэхээр тэр бэлгийн нүүдмүүд гэж яриад байгаа. Одоо яг үнэндээ бол тэр тиймтэй онгодтой хүн бол одоо Монгол оноор байхгүй болчиход байна шүү дээ. Нөгөө муу юмнууд нь ингээд дээр нь гараад зогссон. Одоо манай гандын хийд мэд ингээд одоо аль бурхан шүтээ уул авааны ороо юу байд дандаа тийм бохор юмнууд бий болсон учраас нөгөө хүмүүсийн энэ юу засааруулаад сайн байхын одоо их үнцгийг ингээд муу тийш нь хандуулаад байна. Тэгэхээр бүгнэрээ бол одоо зайлшгүй шигшээ, цэгцлээ, цэвэрлээ, өстой ариусгаад жинхэнэ хуурамч энийг ялгаад ингээд улс орондоо хэрэгтэйг нь бол ашиглах нь зөв. Одоо тэгэхээр ийм асуудал байна, асар том асуудал байна. Энийг шийдвэрлэх гарц гаргалгаал хамгийн чухал шүү дээ, тий. Энэ дээр тэгээд анхаардаг юм уу, тань шиг ярьдаг бүлэг хамт олон гэж байна уу? Одоо тэгээд энэ асуудал хэрвээ цэгцлэхгүй яваад байх юм бол цаг хугацаа алдаад хор уршиг нь ард түмэн дээр л унаад байх юм байна да, тий. Ард түмэндээ болсон, байгаль дэлхийдээ том туслаар тогтолцоод болсон. Одоо ер нь бол улс ингээ байхгүй болохын их хүнс тавигдаад байна. Одоо ага насны хүмүүс биднээс одоо ингээл харж байхад жоохон хөвгчүүд энийг яргалдаг, тамалдаг, тэгээ таашаал авдаг ийм хэсэг хүмүүс байна. Энэ тэр нөгөө энерги урсгалтай зогсдог хүмүүсээ үгүй хийцсэн. Нөгөө мөөнөр бариад ийсэн ч юм уу ийм болцсон. Арчсан. Ингээ сайхан юм хийх боломжгүй болонгуудаа ухаан юм газар авдаг ийм асуудал. За тэгээд одоо маш олон асуудал байна шүү дээ. Одоо энэ чинь одоо ингээ хүмүүс тэдэн хүн осны ослоор өнгөрлөө, тэдэн хүн аваарт орлоо. Одоо тэдэн хүн угаартаа зүглээ гэж ингээд энэ Монгол бараг ерөөсөө ямар ч дайнтай гинш шүү бүр маш аимшигтай юм болж байна. Тэгэхээр энэ юунаас болж байна? Нэгдүгээр энэ буруу бөөнөр бий болсон байна. Хоёрт одоо тэр буруу шүтлгийг бий болгосон байна. Тийм ээ, бурхан биш чөтгөрийг шүтгэлсэн байна. Гуравт гэвэл энэ гадны явуулсан дотоодын дайснуудын хүсэлтэй бүх бэлэгдлийг буруу тийш нь болгосон байна. Тэгэхээр хэрэв Монголын төр байгаа бол төр шашин хоёр байгаа. Төр шашин хоёр гэдэг бол нэг хүний хоёр гар юм аа. Тийм учраас яг одоо бүх юмаа даруйхан цэвэрлж янзлж одоо энэ асуудлуудад даруйхан зохицуулахгүй нэг болохоо байлаа. За дээрээс нэг асуудал монголчуудыг одоо маш олноор нь мянган гарнд алддаг нэг асуудал гарч ирсэн. Шахамж түлшний асуудал тийм ээ. Шахамж түлшийг бүхээр маш хортой хүний төлж болдгоо тийм хортой юм хийлгээд түлээд нэг мөнгө олоод байгаа. Нөгөө талдаа хэсэг хүмүүс хичнээн их мөнгө олж байгаа боловч нөгөө талдаа одоо 100-100-аар авахдаг байсан бол 1000-1000-аар авахдаг байсан. Одоо энэ бол дэлхийн монголчуудын бүр гамшиг болоод байна. Тэгэхээр би монголчууд одоо миний ярьж байгаа яриаг сонсдог тэг гадаад монголчууд байдгийн бол одоо бүгдээрээ дэмжээ энэ шахамж түлшийг боловлаарч нутаг оромчийн зүйлээ хүн олно одоо ингээл хар ороод гэж үздэг юм уу яадаг одоо ингээд бүгдийг ингээд хадаад эхэллээ шүү дээ. Одоо ингээд нэг айлд ороход 5 ам бүлтэй айлууд ихэд нэг шин бүгдийг нас орчдөг. Шахуулсан ордоо. Тэгэнгүүт чинь цагдаа нар манай 2 цагдаа ирээд бүгдийг нь харуулсан тэгээд өрхийн нүхтэйгээ яндангийн аваад за ямар шалтгаанаар өгсөн. За энэ усуд яндангаа авцсан төв өрхөө хөвтөцний гадаад үлдсэн байна. Хэдэн энэ хүмүүс өөрийнх нь буруу. Энэ юу хэлж ирэхээр шахамж түлшний бизнес маань ийм хийгээд байхгүй. За тэгээд одоо нүүр сүлж нэг юу дороо нэсэх шалган малган гэдэг бүгд худлаа. Тэгээд энэ чи яаж юм гэхээр ерөөсөө монголчуудыг хэдэн 100,000 хэдэн мянган асуулаа шүү. Тэгээд тэрийг төрийн нууц. Өөрчн хэдэн хүнээс орсон? 100 хүнээс орсон. Төрийн нууц. Гэрэл сард хэдэн хүнээс орсон?
мянган хүнд асуурсан. Төрийн нууц. Юу гэсэн үг вэ? Энэ Монголын төр ард түмний төр мөн үү шүү? Энэ Монголын төр Монгол хүмүүс байна уу? Байхгүй байна уу? Монголчууд яагаад ингэж их олоор нэг авч чадах юм шалтгаан юу вэ? Ерөөсөө хүлээж авах юм байдаг. Хэлдэг, ярьдаг хүлээж авах юм байдаг. Одоо ийм болчихлоо. Тэгэхээр эн чинь бол их ард түмний одоо устгаад сөөлөд өөрсдөө яах юм? Бээжинд очиж амьдрах юм. Эсвэл Нью-Йоркд очиж амьдрах юм уу? Вашингтонд очиж амьдрах гэдэг юм уу? Энийг бодоод үзтээ. Энэ маш аюултай. Тийм учраас би бүх монголчуудаас хандж хэлэхэд энэ шахмал төвчний энэ аллыг зогсоож өгөх гэж бүгдээрээ хүн болго оролцооч. Хөрөнгө чинь хамаагүй тийм ээ. Бүгдээрээ оролцох хэрэгтэй. Одоо энэ өөгийн энэ одоо асуудлуудыг шийдэхгүй бол одоо утгагүй газар хөдлөх магадaltaй болчлоо. За тэр Монголын хувилгааныг бол одоо боолоо олгосон, толгой дээр гараа суурдсан ингэ байж идэг тийм үү. Одоо ингээд шахмал төвч утаагүй гэдэг шалтгаан нь болохоор Монголын хувилгаанаас ашиглуулдаг. Тэрийг боолчлоод Монголын хувилгаан бол хар ажилтсан. Тийм үү? Ашигаас ашиглуулдаг. Цаанаас нь бөөнөр ирээд нөгөө тэнгэр шүтгэхтэйгээд ирээд байгаа шүү дээ. Нөгөө оливон онгоцтой хүмүүс маань ирээд оронд нь төрөөс мөнгө авдаг, шагнал авдаг. Одоо ийм бодоод 10 хэдэн жил болж байна. Энэ юуг харуулж байгаа гэхээр ерөөсөө энэ гол энерги уулзаж байгаа хүний гарамтал боолцолчоод хамгийн муухай юмнууд нь өөрөөр гараас суухаар яах вэ? Энэ уус орж байхгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо энэ шахмал төвсээр ааллах ялгаа энийг л дарихын зогсоол гомоор бүх монголчуудаа хамт хэлэхэд энэ нэгдүгээрт нь шахмал төвсийн асуудал, хоёрт энэ буруу зүрийн бэлэгдэлтэй, наивчтай юмнуудыг даруйхан устгалд оруулаад одоо ийм яаралтай тийм арга хэмжээ авъя. Үндэснийхээ дархлаагаа сэргээс, өв соёлоо сэргээх хэрэгтэй. Тэр шүтдэг асуудлыг болий, бухнаа шүтдэг болгоё. Сүм хийдэ ариу усгыг цэвэрлэе. Тэр мөнгө асуудлыг чигшээд одоо нэр үнэхээр эрдэнэтэй шатлаа сайхан хүн байдаг юм бол тэр хүнийг олоод дуусгах хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш ийм олон бөөчрээд ийм ихээр бүх юмыг одоо шахмал төвч нэг газар машинаар уулгахад тэр зэгтээ хар болдог. Хэдэн жил ажиллахаар болдог. Нэг бөө байхад тэр хэсэгтээ гай зовлон тариад ингээд байна шүү дээ. Тийм учраас энэ асуудлыг эцсийн байдлаар шийдээсэй л гэдэг монголчуудаа хандж хэлмээрээ. Бүгдээрээ туслаад одоо зарцуулж тийм үү оноо санаа оноогоо нэгтгэхэд ийм асуудал шийдээсэй л гэж хэлж байна. Харин тийм ээ. Нөгөө одоо ингээд өвлөө үлрэл дуусаад нөгөө шахмал төлс утаа гэдэг зүйл маань ингээд нэг 6-7 сар мартагдаад дахиад тэр маань эхэлтгэлтэй тий. Тэгээ одоо тийм хүн эндэж тэдэн гэсэн тоо баримтвал дандаа л худлаа байдаг байх гэдэг шүү дээ тийм үү? Нууц, төрийн нууц гэж байна тэр чинь. Төрийн орон дээр одоо шахмал төвчний сосголд орлоо л би найдна. Орлоо одоо ингээд тэр хүмүүс нь архитект имжлэг нь одоо эрдэнэт тэгээд хүмүүс ашиж өгүүлж байна. Шахмал төвч ямар ч хоргүй. Шахмал төвч ямар ч хоргүй бол хятад төлөхгүй яасан тэрийг. Хятад яагаад манай нүүрсийг байгалийн нүүрсийг автуулаад хорж өгөхгүй байхад монголчууд яагаад ийм хиймэлгүй хийх болсон юм? Тийм үстэй. Хятад иргэний хятад гэхэд гэртээ ингээд задгаа зуухантай нүүрс төрөө сууж байгаа үстэй. Дулаар цаад Монголын нүүрс сайхан байна гэж байгаас. Гэтэл манай монголчууд шахмал төвс үйлдвэрлээд тэрийг 100-андаа хийгээ дээрээс нь тогоогоо тавих хооронд л ерөөс хэдхэн хормын дотор гарсан жоохон утаа тэр гэр бүлийг үнцээр нь устгаж байна шүү дээ. Ингээ бодохгүй. Одоо энэ бол ямар аюултай хортой болох гэдэг төсөөлөх байхгүй. Одоо нэг манай монголчууд гэр хоолд амьдарч байгаа хүмүүс бүгдээр одоо өчнийхээ айлуудыг анзаарч хэрэгтэй шүү дээ. Хүн гарч яах нь гарахгүй байна уу? Гэрээс нь утаа гарч яах нь гарахгүй байна уу? Тэрөө утаа гарахгүй хүн гарахгүй ганцхан цагдаа ирээд юмыг шийдэхгүй. Цагдаа бол ямныгийг аваад өрхийг бүтээн. Тэгээд тэр хүмүүсийг галгаар утанд хийдэг байхгүй. Тэгэхээр хүнлэнгийн гэрч байх хэрэгтэй. Одоо манай айлынхын хүмүүс хүчээд их чинь бүгдээр жижиглээд очлохгүй болохгүй шүү дээ. Ороод бүгдээрээ ороод энэ хүмүүс юунаас олжгүй. Янага авч юу аваагүй гэж үү? Ямар ч монгол хүн янага аваад өрхөө бүтээгээ галаа түлдэг тийм монгол хүн дэлхийд байхгүй. Ерөөсөө байгаагүй манай монголч. Байхгүй. Бүр ихээсээ тийм ихээсээ нүүлс уудлаа бидээс аргынхаа галыг түлээд ингэж байжсэн. Хөрзөнгөө түлжсэн. Тэгээ угаач хүчиг сум бий байхгүй. Янага авчаад өрхөө бүтээчээд тэгээд хаагаад унтдаг тийм монгол хүн хизээч байхгүй. За юу. Энэ бол цэвэр шахмал төвсний бизнес хийж байгаа хүмүүс. Энэ бизнесийн цаана юу байгаа юм? Монголчуудыг л үгүй хийх гэж байгаа хүмүүс. Одоо 100 мянгаар өгдөг бэлэн болж байгаа. Одоо монголчууд.
Энэ ямар их хэрэг мэдлэг ямар их одоо их хэмжээний мөнгө олоод ингэж идэг. Ийм олон хүчтэй хаад одоо өнөөс ингээд үхээр 250 хүн өвч нь угаартсан байна. Хэдэн үхнийг мэдэхгүй гэж иргэдийн хурал дээр яхад төрийн нууц авчиж байна. Тийм ус байдгийм үү? Ийм иргэдийн хурал байна уу? Эрг байна уу? Ер нь яг ингээд үзэхэд Монгол хүн байхгүй шүү яхаа. Одоо ингээд ерөнхий сайд гэсэн. Ерөнхий сайдын зам зэвстрийг бол багаас нь мэдэх үг нь яалтчгүй Монгол хүн. Эцэг нь гомжууга Монгол хүн байсан. Одоо сумын дах байсан. Тэгсэн чинь одоо мэдгүй хурцхийг бол би мэдэхгүй юм байна. Ухаагийн хурцх гэдэг хүн ерөнхийд гэж болсон. Одоо энэ ерөнхийд мөн бол одоо энэ асуудлыг тариухан залгаар гаргах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Ерөнхийд гэж байхын учир шалтгаан нь юу вэ? Улс орноо үгүй хийгээд ингээд байгаа улсуудыг тэмцдэг байх зэрлэгээр гаргах хэрэгтэй. Одоо нэг жишээ авъя. Оросын баруун зүүн хил хятадтай хэлдэг газруудад арх уудаг ийм хүмүүс гинт үхэж эхэлсэн. Юунаас болсон юм гэдэггүй. Тэгсэн чинь төрийн дунд энэ асуудлыг хэлсэн байна. Энэ юунаас болоод ийм хүмүүс үхэж эхэлсэн чинь хятадаас орж ирсэн хямдхан арх уугаад хонтоод үхэж эхэлсэн. Тэнгүүд яасан төрийн дунд цэвэр экспертээр арх үүлдэрлээд тэгээд юу яасан гэж одоо тэр хортой архины эсрэг тэр цэвэр экспертээр үйлдвэрсэн архийг өшөө хямдхан зараад тэгээд тэр хүмүүс аймаг орж байгаа юм. Төр юм байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл манай Монгол яаж вэ? Эсрэгээр байгаад хүлээдэг тэрийг чимээгүй оршуулад гэр бүлээрээ өгсөн хүмүүс хараас үг хэл ам хийх юм би юу? За ардуундар байвал гинт манайхан тэгсэн яасан гэсэн чинь манай аав ээж гэртээ байж бод өрхөө өвтэйгээ янгаа аваад ингээд асуурсан. Өөрсдийнх нь дуруу байсан. Хүн гайхмаар аваад боддоо. Ийм аимшигтай юм хийчихэд энэ улс орноо ийм болгочоод одоо ингээд ерөнхий сайд их хурал иргэдийн хурал айх хэрэг байна уу энэ? Энэ л ёстой болохгүй тийм. Энийг даруйхан одоо арга хэмжээ авах. Харин тийм ээ. Монголчууд өөрсдөө яахгүй тэгэл үнэхээр одоо байгалийнхаа бүх нөөцийг гадагш нь гаргацдаг. За зарим сайхан нөөцтэй газруудыг хааждаг. Тийм ээ. Ингээд юу болж байна? Яг үүндээ бол машины дугуй төлсөн хүн бол амьд үлдчихэж байгаа. Шахмал төлсөн хүн бол хүч байгаа. Яг нөгөө дотроос өөрсдөө бид нар ингээд өөрсдийнхөө төлөө ярихгүй болохоор бид нарыг хинч хайрлахгүй шүү дээ, тийм ээ. Хинч анзаарахгүй, хинч хайрлахгүй. Тийм. Бид өөрсдөө элэг нэг дахин дүүсээ хайрлахгүй шүү дээ. Үхөө хэдийг ямбагийн хөвгцсөн үү гэсэн юм. Оржих хөвгцсөн үү за. Ял өнгөрдөг. Ийм байх юу байсан би ийм байж. Харин тийм ээ хүн хүнээрээ баясаж хүн хүндээ дэм болж хүн хүнээ хайрлаж явсан одоо сайхан сэтгэл цагаан гэж та түрүү хэлсэн шүү дээ. Тийм сайхан ард түмэн байла. Одоо тэгээд энэ бүхнийг анзаарах, ажиглах, миний эргэн тойронд, миний хамаатнуудад, миний эмээ өвгөд гэр хороололд амьдарч байгаа хүмүүст юу тохиолдоод яагаад байгааг анзаарахгүйгээр л бид нар амьдраад байна л да. Ихэд харамсалтай. Хоёр юм биш байна одоо энэ. Бүгдээрээ мэдчихэж байгаа, харж байгаа. Дуурах хүн байдаг. Өөрөө л болж ивэл өнөөдөр айлынх нь хүмүүс өглөө маргааш одоо энэ хажуулагч хүмүүс хүн тийм үү. Тэгэхэд өнөөдөр тэр амьд байгаа улсууд тэгэл тэрэнд ханаал тэгэл тийм юм байна. Тэр чи хизээ нэгэн цагт өөрийнх нь хаалгыг бас тогшиж магадгүй шүү дээ, тийм ээ. Тогшин шүү дээ. Харин тийм. Тэрээс тэрийг довшуулахын тулд энэ гэр хоолыг барилгажуулахаас хэрэггүй, барилгажуулах юм бол их зардал гарна. Уучлаач юм бол яах вэ? Зарлахгүй гэсэн үг байхгүй. Тэрээс бодлого тийм байна. Одоо харж бүх барилгынхаа бүх ажил одоо тэр бүх юм гадных нь төгсөж байна. Аль ашигтай гэсэн бүх хэлбэр. Гадных ирээд хийчихдэг мөнгө нь аваад ирдэг. Монголчууд бүгдээрээ ядуу байгаа шалтгаан юу вэ? Тэр ажлыг монголчууд хийгээд нэг айлын амьдрал руу дээшлээд ингээд ирвэл манай улсад хэрэгтэй, монголчууд хэрэгтэй, биднээс өөр удаад хэрэгтэй шүү. Гэтэл одоо ингээд ажлын гадныхын авцраа хийчихдэг. Эсвэл огт мэдэхгүй чадахгүй залтай хүмүүс хийчихдэг. Яг авьяастай чадaltaй хүмүүс нь ажилгүй хийдэг. Тэгэхээр яг
аюултай шалтгаан хүмүүс нь ажилгүй ядуу байгаад ирэхэд тэр үсээр бүхэн гэсэн үг байхгүй юу? Шууд тийм аа. Байгалаас заяасан сайхан бүхнээ өвгөө хийгээд гэдэг чинь Монгол улс байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр энийг аль усаар хурдан та ингээд олон жилийн судалгаагаар за нийгэмд яг ийм асуудлууд ингээд болохгүй байна гэдгийг та ингээд биелэгдлийнхэн талаас, шахмал төрсний талаас за өөр бас ингээд арай гүн утгаар нь ингээд гаргаад ирсэн байна. Энийгээ та бусад одоо эрх мэдэл гэх үү, тийм хүмүүст бичгээр ч юм уу, биеэр ч юм уу дамжуулж байсан уу? Тантай холбогдоод эргэх холбоо энэ төр байдгүй. За би бол одоо өндөө зүүн булнаг барилгатай хар ороод хийж амьдардаг. Тэгээд одоо нас жагсан одоо хэд гар муудлаа одоо ажил хийж чадахгүй болж байна. Тэгээд одоо хөлсний гашаа байсан нэг юм жоохон өөрөө хөлсөд ингээд амьдарч байгаа. За нэг телевиз очдог. За ийм хэрэгтэй. За одоо газар хөдлөхөд жишээ нь одоо бид нүс ийм болчиход байна. Ийм байдалтай болчиход байна. Газар хөдлөхөр ингээд амьд хүн гарах боломжгүй болчиход байна. Тэгэхээр ийм боломж бий болъё гэд ингээд зургийн төслийн хийгээд ингээд яваад чинь 700 мянган зас гэж. Тэгээд яг энэ асуудал чинь 5,000 болтой одоо ярээрээ гэж байхгүй. Тэр 700 мянган хаараас болох вэ? Боломжгүй болчихсон. За одоо монголчууд нь ингээд шахам төрсөн ингээд хордоод ингээд өвхөд дуслаа ийм тоо байна ингээд одоо хэрэгтэй хоргүй сайхан төсөө ингээд гадагш гаргаад хортой юм төс үйлчлэгээ шалтгаан юм байна. Энийг ингээд гаргаад өгч 400 мянган цаас өгч. Тэгээд дараа сарын тэдэнд 400 мянган цаас өгч тэдний өдрийг тэдэнд өрөөд ирээрээ. Нэгсэндээ энэ бүх телевизүүд чи яадаг вэ? Нэг ард нь нэг ож байх, нэг хулгайч, нэг юу ингээс байж тийм бэ. Тэгэхээр тэнд өөрсдийнх нь шиг эрх ашигтай хамаатай юм дээр байх юм бол гарахгүй гэсэн үг байхгүй. Боломжгүй. Тэгэхээр нэг талдаа хэвлэл мэдээлэл гэдэг зүйл ингээд ягаад ард түмэнд одоо хэрэгтэй биш зүйлүүдийг нэг талдаа бас өгöd байгаа байж болох юм байна тийм ээ. Тоо арай өрөөсгөл явчихад л байгаа юм байна л да. Тийм өрөөсгөл явахаас гадна ерөөсөө Монгол бүр тийм болов байхгүй болсон байхгүй. Жишээ нь одоо үндэсний телевизээр очлоо би гэрэл гэж хүмүүдэг одоо үндэсний телевизээр захирлаа. Өөрчлөлчлээ гоожаа одоо нэг юм асуудлаа нэг ингэ ярих талаас нь яриулж өгөөч гэсэн. Эхний 7 хоногт гэрэл захирал гадагшаа авчих. Дараагийн 7 хоногт гэрэл захирал хүн хөрөөж боломжгүй байгаа. Хугацаанд цаг нь болцоо одоо олон хоногч таа. Тэрний талаар дараагийн 7 хоногт нөгөө таны хүсэлт алга болсон байна. Шинээр бичих гэсэн. Тэгээд ахаа шинээр бичих гэсэн байхгүй. Монголын үндэсний телевиз гэж юу юм бэ? Монголын үндэсний олон нийтийн телевиз гэдэг нэр нь байгаа биз? Монгол үндэсний олон нийтийн нийт зориулсан телевиз тийм байгаа хөөх. Тэгэхээр энэ зөвхөн цэвэр жалгаж довны асуудал яригдж байна. Цэвэр одоо албан тушаал цэвэр одоо энэ улсын хурлын гишүүд дарга нарыг хамгаалсан, бизнесүүдийг хамгаалсан, шахмал төрсний бизнесийг хамгаалсан, ажлын компаниудын бизнесийг хамгаалсан ийм бодлого байгаа. Тэрнээс биш монголчуудын эрхийг хамгаалсан юм байхгүй. Одоо жишээ би бүх одоо энэ барилгын бүх салбар хариуцлагыг бүх л газрууд хэллээ л дээ одоо ингээд хүсэлтийн өсөд ийм бос газар хөдлөх юм бол одоо барилгуудны мойрхон баригчлаа эргэн тойрон гашаатай байна. Ингээ бүх гарцуудыг бэлдээ гашаануудаа бүгдийг авъя. Одоо ингээ нэг гэсэн амьд үлдэх талаас нь ингээд бүгдээрээ игээд ийм хийгээд ингээ хүсэлт өглөө. Орон над одоо маш олон хүсэлт байна л да. Би одоо энийг үзүүлэх үү? Тэгээ. За ингээ хүсэлт гэсэн оронд нь тэр хүсэлтийн хариу бол над дэлсэн байна. Энд байна уу? Би энэ өөр газар очсон байна. Энэ орчихсон байна. За тэр хүсэлтүүдийг юу гэж хэлсэн гэхээр ерөөсөө энэ дадаг байна. Монгол стандарт, Монгол улсын стандартыг заасны дагуу барилгууд хоорондоо 20 м-ийн зайтай эргэн тойрон нэг хотхон хашаатай байх ёстой. Энэ стандартыг дагна. Чи юу яриад байгаа юм бэ? Чи солиотой юм уу? Галзуу юм уу гэдэг байна. Гэтэл бодвол одоо жишээ содоо ороод гэж байгаа. Дандаа 16 давхар өндөр барилгууд барьсан. Ойрхон машины зогсоол байхгүй.
хойно ганцхан алхдаг. За баруун талдаа ганцхан алхдаг. Бүх машинууд тэр баруун талын ганц хаалгаар. Бусад бүгд ингээ хаалттай байхгүй. Тэрээс өөр гарц байхгүй. Газар хөдлөх юм бол юу болох вэ? Ерөөсө тэндээс амьд гарах гэж тутаагаад бол ямарч боломж байхгүй. Чи авч ярьж байгаа шүү. Одоо бүр тэрнээс олон аимшигтай ороолууд байна. Одоо ингээд харахтал бүр аймаар. Ингээд ойрхон барьцсан. Тэгээд нөгөө машинууд нэг арай гэж яваад ингээд нэг нарийнхан гудмаар яваад ингээд баг нэгнээсээ зогсоод худалж яваад ингээд машина тавьж байгаа байхгүй. Тэгэл эргэн тойрон төмөрөх шатаа. Өндөр төмөрхсөн ойрцсон. Тэр нөгөө машин байтга явган үнж гарах болж. Тэр газар хөдлөлтийг ерөөсөн манай монголчууд хайш юм би. Газар хөдлөлтийг дэлхийн нийт маш олон гайвшиг болж байна. Газар хөдлөлт гэхэд тэрийг одоо хүн эхлээд газар хөдлөхөд яах вэ? Бааш ингээд нураад эхлэх юм бол амьд гарахын төрөнд юу хийх вэ? Машиндаа суугаад нэг тийшээ тухтаахыг бодно өстэй. Одоо яагийн хөөрхөн амтч амьд гарсан чинь хэрэгтэй хувц ундраа ч юм уу нэг алт мөнгөө ч юм уу сүхэндээ хийгээд бариад гүүлээ гэж бодъё. За гүүгээд машиндаар хөрлөе гэж бодъё. Бүх машинууд гасанд орсон. Одоо тэндээс дээрээс бол манай барилгууд ямар байдаг вэ гэхээр за би өөрөөсөө 2-3 жил хөөсөж мегон инх бол дарга байсан, хотын дарга байсан да. За эсвэл бүр зөндөө явсан өчнөө тараалгачиж ерөөсөө болоокоор байшин бариулахаа байлё, тутамд байшин бариулъя гэдэг ийм шийдвэр гаргуулсан. За ёстой гэж зовсон. За тэгээд сүүлдээ тутамд байшин гэсэн чинь ясахаар каркад зангидаад тэгээд бусдын болооконд үргэлж хийж байгаа байхгүй. Болооконд үргэлж хийдэг чинь газар хөдлөх юм бол нэг жоохон хөдлөлт гадна талаас алан дотор талаас алхаар байна. Тэрөөсөө тэр том ханууч ингээд ураад байгаа шүү дээ. Нэг болоог хэдий хийж өгдөг л хоёр хэлчих юм уу тийм байгаа шүү дээ. Би нөгөө тэнд хаар ажлыг тусгаж мэдчихэж байгаа юм чи. Одоо ингээд ийм болчихлоо. Ерөөсөө цутгамал хатаа болгоё бүгдийн. Одоо гайд мэд ч юм бол бүтэн байшин ингээд унтсан байсан шүү дээ. Туталсан байсан. За ингээд хөөцөлдөөд байсан. Тэгээ сүүлдээ за ерөөсөө бүр энэ ерөөсөө бүтэхгүй байд. Ямар ч байсан нэг шийдвэр гарсан. Тэр нь цутгамал байшин барих нь зөв юм байна гэдэг асуудал яригдсан. За хажуу талд нь том шат хийгээд ингээд төмөр торон юм уу хийсэн бас. За яг ийм хийгээ зургийн зураад. Одоо хэрвээ газар хөдлөх юм бол тэр төмөр торон дотроо ороод хамгаалттай болчих шүү дээ тий. Арай гайгүй ингээ хамгаалттай ингээ төмөр дотор төмөр шатан дээр зогсох юм бол бас хүн амьд үлдэх боломж байгаа. Тэгээд ингээ яасан чинь за нөгөө төмөрийн үзсэн чинь бүр авах юм байхгүй. Хамгийн нэг хүн хантаа гадаатар ингээ хийсэн. Нөгөө л мөнгө л болж байгаа. Тэрнээс тэр хүмүүс амьд үлдэх гэж байгаа яг энд аврах хэсэг байгаа гэдэг ч юм уу. За ингээд нэг хоёр юм хийсэн. За яа тутамд байшингууд аваа хэд болсон. За ямар ч байсан бол нэлээд хэдэн байшин болсон. За тэгсэн чинь цуглах газарууд бий болгож ирсэн. Хөөцсөний үрдэн. Тэрний үйсэн гэхээр ерөөс миний нэр мөрнгөө энэ ийм хөөцөлт юм огт байхгүй шүү дээ. Нэг гайгүй сэргэлэн нөхөр нь аваачаад нөгөөхий чинь. За ингээд жишээ нь хоёрын газар хөдлөхөд энд цуглав. Жишээ нь 9 давхар байшингийн хажуу талд жишээ нь 20 метрийн зайд цуглах газар байгаа байхгүй. 9 давхар байшин хэдэн метрийн өндөртэй байдгийг. 30 метртэй. Доор хаяж 30 метр байгаа тийм үү? Цагаан. 9 давхар 30 метрийн өндөртэй барилга 50 метрийн зайд орсон. Тийм үү? Хамгийн багтаа тийм үстэй. А тэгэхээр 30 метрийн тэнд цугласан хүмүүс яах вэ? 20 метрийн тэнд цуглаад яах вэ? Цааш амьд гарах уу? Боломж байхгүй. Тэгээ одоо ингээд өмнө асуудал юу болж байна. Тэгээ дээрэс нь яг үе машиныхаа зогсоолууд дээр ингэж давхар зогсоолтой болёо. Давхар зогсоол хийхээр чинь доотлын зогсоол, дээдлийн зогсоолын машин хэвлэгсэн доотлын зогсоолын тэнд бол хүмүүс амьд авах болж байгаа байхгүй. Бүх юм дээр ингэ давхар зогсоолтой болёо. Оронд ойрхон ороолын юм дээр барьчихжээ. Тэгэхээр чинь хоёр өндөр байрлалын голд дан зогсоол байсан давхар зогсоол болчихоо яах вэ? Төмөр бетон зогтмол давхар зогсоол хийчихээр тэрний доор хүмүүс ороод ингээ өвчтгийг авах боломж үүсэж байгаа байхгүй. Тодорхой хэмжээгээр шүү дээ чи бүгдийг авах чадахгүй шүү. Тэгэхээр бүгд одоо тэр огт хэрэгжихгүй. Монгол улсын стандарт. Одоо надад бол хэдэн 10 байгууллагт бичсэн бичиг байна. Хариу бай ирж байгаа. Хариуг чи авахгүй шүү, өгөхгүй шүү надад. Тэгээ хөөцөлдөж уцаар ярьж арай гэд нэг даргаас нь хариу аав. Нөгөө хариу нь Монгол улсын стандартын дагуу хийсэн. Гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яаралтай нэгдүгээрт бол одоо Монгол улс хийх ёстой юм бол тэр шахам төсийг яаралтай болиулах хэрэгтэй байна. Тэр буруу зүрх хийсэн тэр муухай хөшөөнүүдийг бүгдийг нураах хэрэгтэй байна.
Өөр нэг асуудал үнэ нь газар хөдлөлтийн аюулаас хамгаалалт бол бүх давхар зохицуулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл юу гэж байна? Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар хүмүүс байдаг? Монгол улсын ерөнхийлөгч байдаг гэсэн. Бус нь ямар хүн байдгийг мэдэхгүй. Гадаадын хүмүүс байдаг юм уу, дотоодын хүмүүс байдаг юм мэдэхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлүүд бүх юмнуудыг ингээд одоо дайс хамгаалах хичээн одоо ингээд хөлийн хот аймагуд сумуудаа ингээд тэр засвар өгөх байж нийтэгдэг тэрийн багшнууд суйрлуулъя, хот суурин газруудаа суйрлуулъя гэдэг нэг өсөл гаргасан. Мөн сурагч байхгүй, хаягч, хариуч өгөөгүй тийм албасан. Тэр одоо олон шат дундаа замхраад байдгийн болов уу? Эсвэл энэ одоо их чухал зүйл гэж олон чухал асуудал байдаг болохоор тэр олон асуултын дунд нь замхарчаад байдгийн болов уу? Энэ эсвэл энэ тогтолцооны хэм маягаас болоод байна уу? Яагаад ийм чухал зүйлсүүд яг төвөө олж очихгүй байна вэ? Одоо ингээд би нэг үргэлж гарлаа. Газар хөдлөхөд ийм асуудал ингэж үүсчихэд бүх зам даваа хаагд, бүх зам гарцууд бүгд хаагдана. Одоо манайх нэг барилгууд ойрхон барьсан учраас бүх юмнууд хаагдана. Тэр нөө гадаадын ямар ч авархан гэрээд тэр боломжгүй. Тэгвэл нийслэг тэргэмээр нохоогдсон одоо нурангнуудаар явж чаддаг мэргэжлийн ганц нэг хүн л орох болохоос бас бүх асуудал байхгүй болно. Энэ олон машин, энэ барилгын олон нуран биш хүн газар хөдлөхөж шүү. Тэр зүгээр нүдээр төсөөлөх тийм ба. Тэгээ ийм байна гэхэд тэр одоо ингээд нэшн өргөх хөглөө. За ерөнхий сайд их хурл төвлөө гэж бодъё. Тэр байж тааш тэрийг хадалж үзтiin юм. Зүгээр хогны сонд хийчих юм шүү. Би тэгж болгосон. За бичгэрөө утсан. Саарсхан утсан. За одоо би ийм гэсэн одоо энэний хариу байна уу? Хаяа нэг барилга хот байгуулалтын яамнаас ганц нэг хариу өгдөө. За тэгээд юу байхгүй тий. Тэгэл бусд нь тэр их хурл мод руу явсан нь бүгд байхгүй. Тэрийг бол залж үзгүй шууд хогны сонд хийх юм шиг үлээ. Олон чухал асуудал гэж юу гэдэг юм бэ? Одоо нэгдүгээрт монголчууд газар хөдлөлийн аюулаас хамгаалах ёстой юм. Энэ чухлын чухал доор. Хоёр дахь асуудал ийм олон хүмүүс яг энэ шахилч төслийн асуудлыг ингэ даруйхан шийдэх ёстой шүү. Энэ хоёр бол хариуч өгдөггүй тэгэл чимээг байна. Яг нь хүний ингээд одоо би өв соёлоо одоо хөгжүүлээ өв соёл одоо өвдийнхөө одоо өвдөөсөн өв болгомжлол бүх юмаа сэргээгээл баг бүх дарагдлоготой болгоно загтлагдсан. Тэгээ тэрний хүчинд одоо яг нэг өв соёлоо дээдлийн мэдлэг гэсэн юм одоо гарч ирсэн. Тэгэхээр үнэхээр ингэсэн Монгол улс одоо яамаар одоо ингээд хойно урд одоо урд хүч маань ямар байдгүй манай Монгол ямар байд хойд хүч нь одоо ингээд нэг хэсэг монголчууд 2 3 хэсэг болчихлоо шүү дээ. Барууны тишээвэр гэдэг барууныг шүтдэг барууныхны одоо хоор бардыг сургууль төгссөн ч байдаг юм уу тий. Одоо хүнээ мах идэх ч юм уу тийм улсууд нэг хэсэг бий болчихлоо. Хятадын талыг шүтсэн. Оросыг одоо орсуудыг бүтэн бүгдээ нусгая гэдэг ч юм уу нэг хэсэг бий болчихлоо. Тэгэхээр нөгөө Монгол улсын тусгаар зохиолын баталгаа гэж юу байна? Нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөл юу гэж байна? Одоо жишээ нь энэ асуудал дээр ярих хэрэгтэй. За баян хөлгөд очлоо. Суул дууран дотор нь Монгол улсын төвийн далбаа наацсан. Тийм бол тэгээ дээрээс нь баач шийдэг. Тэнд хүн орно гэдэг үнэхээр хэцүү. Яагаад юм бэ тийм гэдэг. Одоо бид монголчууд энэ казакч бүгдээрээ монголчуудын элгэн дэвс ингэрт нааж амьд үлдсэн улс болж. Одоо яагаад ийм болчихдгийг. За овцод очлоо би. Тэнд ерөөсө Монгол хүнийг үздэггүй юм байна. Бүр гайхлаа анхудаага тэгж очсон. Ганцхан дороод ингээд сууж 2 залуучуудаар яг зотохгүй ингээд яриад байдаг. Халахчуудыг аална гэх юм. Одоо юу гэсэн юм бэ? Манай улсынхан ч одоо нөгөө Оросоос ингээд хөөгдөөл хөөх амт зовд өдрөөл ирж ирсэн шүү дээ. Саяхны түүх шүү дээ одоо. Тэгээ тэр улсууд нь л байхгүй болцсон юм байна л гэж бодод. Одоо өөр зүгээс стануудаас орж хүмүүс орж ирсэн байдаг юм уу? Яадаг одоо яагаад тийм үдгийн ядах сэтгэл суучдیں۔ Тэднээс одоо эндээс хотоос том машинууд ингээд очиж байна. Ачааны машинууд ачаад. Буцах гэсэн чи ачаа олдох. Яагаад ачаа олддгүй гэхээр нөгөө жолооч ярьж байгаа нэрээ дээрээ сууцаа одоо ингээд та нарт нөгөө халагчуудад ингэж ачаа өгсөөс уртынхаа юм гэдэг ингээд. Энэ одоо ямар үсэг юм бэ? Одоо энэ улс орн маань
хэд юу болж байна гэж одоо яагаад тийм болчихдгийг бол Оюун санааны манай нэг тийм нэг оюун санааны хоос гэх юм уу юу юм мэдэхгүй байна. Манай нэг дүү усаас ихлээр авсан. Тэгээд хөөрхөн хадмын доочлоо одоо хадмын доочвол гадуур ганцаараа гарч байна. Нөгөө усын мандагч байж зодддаг гэн дээлддэг гэн чулуун одоо нүддэг гэн. Тэгээд хадмуутайгаа нэг ганц хоёр өдөр гадуур гарсан. Захмахаар явсан. За тэгээд сүүлдээ за ерөөсөө усан авдаг нь уруу юм байна. Нөгөө хадам удамч дээлддэг гэн за гэдгээ сонссон. Нэг хүүхдээ тэгээд хүүхдээ яасан одоо чи хүүхдээ аваад урт тийм ингээ боолгоод хийж байгаа юм чи. Ингээд тэгээ бүс харахаас арахгүй болсон хөөхөө. Тэгээд зод дээлхээ. Тэгээд юм гайгаад одоо хүний хүн болгон тийм биш байлгүй дээ одоо. Тэгээд ийм хүний тийм асуудал их байна одоо. Тэгээд энийг сайхан зохицуулаад энэ чинь нэг улс орон юм чинь бүгдээрээ сайхан итэн найртай юм уу юм байх боломж наймаар санагдах юм. Тэгэхгүй л байна. харин тийм ээ. За энэ тийм байна. Сүрээр дарагч гээд гал морин жил, улаан морин жил гэж зарим хүмүүс бас их зөөлөж ирж байна. Сүрээр дараад гал морин жил ч одоо хуйхлаад сайн сайхныг нь бадрах уу, муу мухай зүйл нь одоо арилдаж болох уу гэж сэтгэлийн хөөрлөөр тэгж хандах биш. Нилээн гүн утга учиртай хандахгүй бол таны яриад байгаа эдгээр асуудлууд улмал авшраад, улмал холдоод, улмал одоо бие биенээсээ ив ёс зүйгүй байгаад байвал хэцүү юм а тийм ээ. Тэгэхээр та одоо ингээд олон жилийн дунджаас за ном судар бүх зүйлээсээ харж байхад одоо гарч байгаа энэ гайхалтай гэж Монгол хүн болгон омогшээ ярьж байгаа түүхэн дээр ч гэсэн давтагдаж гарч ирж байгаа морь жилийн тухайтад манай монголчуудын хувь заяа, эрүүл мэнд, оюун ухаан, боловсрал бүхий л талаас нь та ер нь юу гэж харж байна? Тэр бол одоо яг морин жил гэдэг чинь одоо өөрчлөлт байна. Морин жилийн гол ерөөсөө юу өөрчлөлт нийгмийн суурийн өөрчлөлт бий болсон. Суурийн өөрчлөлт хийхээс өмнө юу хийх вэ гэхээр одоо ихтэй дотооддоо эв дүнжингээ нэгтгэх хэрэгтэй. Монгол хүн гэдэг чинь бол одоо хоорондоо бие бинийгээ хайрлах хэрэгтэй шүү дээ. Эднүсийг татууд хайрлахгүй, Америкуудууд хайрлахгүй, хэн ч хайрлахгүй. Эднүсийг хоорондоо эвдрэлцээл бие бинийгээ алаад ядаад зодоод авах юм бол мөл тэднээс ашигтай хэрэгтэй л болохоос ш. Тэр эцсийн эцэд биднес хоорондоо аюулгүй байх юм бол Монгол улс гэж байхгүй болно гэсэн үг шүү дээ. Ерөөсөө л яагаад ийм сонингийн жалгад давны үзэл гардаг? Яагаад ийм бие бинийгээ үзэн ядах хэрэгтэй яасан? Яагаад Монголын төрийн талбайг одоо газар тавьчаа тэгээд бэлсдэг юм? Энэ асуудыг нийгэм шийдээд одоо хөрөнгө хэмжээтэй хилцүүлэг яриа явуулаад таниулга явуулаад ийм учиртай казакийн ард түмнүүд одоо аюул тэгээд анх орж Монгол улс газар нутаг өгсөн тийм ээ. Казакууд одоо орон гэргүй ядарсан төрсөн улсууд их байсан. Дээр нь танууд төрсөн улсууд их байсан. Дээрэмчдийн хөл дарагдаад цэрэг мэрэг нь болоод одоо ингээд амнаа тамцааны явж байгаад ойлголоор ингээд үлдсэн. Ерөнхийдөө бүгдийг цуглуулад чи Монгол улс ээлдээ авсан шүү дээ. Гэтэл одоо төрсөн их зэрэг ингээд дайрдах л буруу юм шиг байна. Буруу байна таараа тийм ээ. Аавынхаа толгой төр мэдсдэг хүмүүс мэдээж сайн хүн биш. Тэр бол Монгол хэлтэй хүн биш лээ. Төрчин өөрөө Улс руу ингээд очиод өөрхөн нэг ачаа бараа очиод нэг эргээд буцахад маш тийм хүнлэг ус хийвгүй цагт одоо манай баян гэрэлсэн тийм шүү дээ. Тэр юм сонсож ярьж байгаа. Одоо ингээд баян гэрээгүй ороод нөгөө цуг явж ирсэн найзууд маань гинтхэн ааш харч нөөцлөгдөөд ингээд явчих чинь ингэж байна. Ховд руу очиод ингэж байна. Энэ яагаад ингэж хийдэг юм? Бид нар чинь нэг улсын иргэд. Эсвэл энэ төрийн нэгдсэн бодлого алга байна уу? Эсвэл хүмүүсийн сурч байгаа өвд эцэг өвдний ийм буруу сурталхуулахтай хүмүүс байсан юм уу? Яагаад ингэж юм гэдгийг асуудал бий болоод байна л да. Дээрээс нь одоо олон асуудал бий болоод байна шүү дээ. Одоо ингээд төрш гишүүнтэй холбоотой. Тэгэл одоо улс орныг бол ерөөсөө яахаас ч уцахгүй нэр төр олохын тулд юу ч хийхээс уцахгүй амар юм хийдэг улсууд маш их байна. Одоо Бүр Батлан байсан. Одоо Бүр Батлан бол одоо үнийг хэлэхгүй болохгүй тийм ээ. Бүр Батланд одоо ингэсэн байна шүү дээ. Тэр өндөр хогтын бүтээсэн бурхтыг аваад би одоо бурханчлаа гэж байна чинь. Одоо би өөрийнхөө юу яа судлаад
үнэлт өгүүлгээд ном бичих гэж байгаамаа гэж хэлээд нөгөө бурхныг аваад оронд нь хууруудаа тулгуулаад жинхэнэ бурхны хэнд төрсөн одоо мэдээгүй хүмүүс ярьж байгаагаар дэлгүүд орж төгсөн гэсэн асуудал хэрэгдэад байдаг. Маш түүхэн өндөр үнэтэй асар үнэтэй бүтээлүүдийг ингээд нэг тийшнээс амарсан байна. Нөгөө талаараа тэр уран зураг мөрөг гэж яригдаад байдаг юм бий. Өөрөө л одоо орог үндэсний хэмжээний тэр бурханчлон гэдэг утгаараа одоо хүмүүсийн харилцааг угааж байсан болсон. Нөгөө талдаа цаагаараа одоо юм портой юм хийсэн. Одоо бүрэлдэхүүн хэлбэлдэж байгаа бол тэр хойд өчө тэнгэр тагсан шүү дээ. Хэлбэлдэж авах ерөнхийдөө жолонгуудаа бүр батыг дагуулаад тэнгэр дахиад тэр говь руу засч орохоо байсан, бороош орохоо байсан. Юунаас болов тэр болохгүй улсууд болохгүй нийсээс болоод борооч орохоос засах байсан. За бүр арган тасраад нөгөө ховдын тэр овсын базар сад гэдэг ламыг дагуулад тэр лам одоо тэмээ нэг бурхны ном ачаад ингээд Скватер аймаг хүртэл явсан. За ихээр бороо ордог юм байна гэдэг. Гэтэл нөгөө бороо маань яасан гэхэд бас ороогүй. Тэнгүүд мордон Монгол гээд олон сайхан гой торгон дээл өмссөн олон морьтой хүмүүс явуулж ирсэн тийм ээ. Одоо сохой биднээс харж ирсэн шүү дээ. За ингэхээр тэнгэр баярлаад бороо ордог юм аа гэсэн. Бороо чороогүй, зас чороогүй. Эний өгсөн шалтгаан юу вэ? Энэ чинь нөө 30 жил бороо ороогүй байж байгаад орсон шүү дээ говьд чинь. Тэгэхэд одоо тийм ганцхан 2 хүн очиод одоо ингээд тэнгэр дахиад бороо орох болсон. Засцорхоо байсан юм асуудал гарч ирсэн. Энэ ч бас эмгэлтэй муухай юм хийж байгаа байхгүй. Гол юм хийж. Яг монголчуудаа боддоггүй ерөөсөө өөрсдөө нэг хүн нэр төртөө нэг хүн өндөр хэрэгэнтэй лам байх юм уу тий. Энэ талаас нь ингэж юмыг дандаа хардаг. Энээсээ болоод сайхан юм бүхнээ харлуулаад муухай юм бүхнээ толгойдоор залсан гай одоо ингэж гарч ирж байна. За одоо өшөө одоо ярий ихэд гэх юм бол намайг одоо бараг л чамайг алах хүмүүсийг жагсаалтанд оруулах гэсэн. Намайг оруулсан. За би хэлсэн. Та нар ингэж ингэх юм бол ингэж шүү ийм болно шүү. Ингэ өнгөрчөөс. Одоо энэ хоёр гоё. Монгол улсын ингэж хэлсэн. Хөөх тэр хүнийг яасан? Отгон тэнгэрийн таглаг болсон тийм ээ. Их таглаган дээр морь өнөө имэлтэй морь завсаж унуулаад тэр морьных нь нуруу хугараад тэгээ ийм асуудал болсон тийм ээ. Энэ хоёр гоо таргалцсан өстой барахаас шиг морьны нуруу хугалаа гэдэг тухайн үед ингээд хэвлэл үнтэй дээр хараар удаад хэлсэн. Мод байдалтай тэр ямар зан үйл болсон бэ гэхээр монголчуудыг халахчуудыг морьноос нь буулгах тийм зан үйл болсон байна. Халахчуудыг морьноос нь буулгаад яах. Төрийн эрх мэдэд элбэгд орж одоо хин жил ингээд гарсан тухайн үед гарч ирсэн. Тэрний үр дагавар маш хортой маш хэцүү юм болсон шүү дээ. Одоо тэрийг одоо манайх мэддэг юм уу зайл. Одоо бие бинийгээ л харуулдаг. Монгол хүн бие бинийгээ л харуулдаг гэсэн. Тэгээ төрийн эрхийг авдаг, төрийн эрхийг хууль бусаар авдаг, уул уцсны даглаг болоход нөгөө жалгар томны асуудал яригддаг, бүх барилдахад жалгар томны асуудал яригддаг тийм ээ. Одоо жишээд хангаа допонго хэрэгэлчээд яаж тэгшин үгээд ингээд юм яригдах Батцуур авраг дээр шүдээ зуусан хүн одоо ураад ингээд яваад байна. Энэ асуудлыг одоо ингээд төрийн хэмжээнд шийдэхгүй бол улс орон чинь таарч утрах хэмжээнд очиж байгаа гэсэн үг байхгүй. Яагаад ийм болчих вэ? Тийм ээ. Яагаад ийм болчих вэ? Монгол хүний нөгөө жудагтай гэдэг нь хүн чанарын асуудал яригдана. За гэдэг нь хүртэл андгаа байсан тийм сайхан үрсийн өвгдийн үрс ууланд байгаа шүү дээ. Тэгээд их цөөдөд байна уу эсвэл тэдгээр хүмүүсийн одоо тэгээд чимээгүй байгаад байна уу гэд ингээд олон талаас нь хоёулаа сүлэлдүүлж бодох байх. Нэг талдаа нөгөө талдаа сайнтай муутай сав дүрдэг гэд хүн бүхэн л түүнийг хар цагаанаар холилддог болохоор гэж л ярьдаг. Тэгээ таны ярианаас ингээд сонсож байхад дээтэл нь гүйдлээ олохгүй бол доотл нь гүйдлээ олохгүй гэдэг өвгдөд хэлцүүг үлдээчихчлээ. Тэгээ одоо яах вэ? Хамаагүй чи бүх буруу тэнд байна одоо. За Батцуурыг бол одоо яадгийн нэг хэдэн хүмүүс дууд явж цаа хитнээс барилдсан хөвчүүдээ чэйж нураад гинтэйгээд ингээд хийгээд хэлсэн байгаа байхгүй хөрх. Тэр хүн бол уг нь сайхан бүх хүн тийм ээ. Тэр зөвл барилдсан бол асуудал алга. Тэрийг яагаад манайх ингээд зүг болгохгүй? Буруу талаас нь дэмжиж буруу тийшний явуулаад одоо энэ хүн
хэцүү боллоо. Олны ам хараал үзэхгүй сонсож байна. Тэр үн чи хэдийгээ зүгээр нэг одоо саахан ийм бүх хүмүүстээс бол одоо ингээд ийм жотог хүмүүс юу загнаад хувь хүндээ байгаа мó нутаг орныхондоо байгаа мó эсвэл тэр Батцуу тусалдаг бөөнөртэй байгаа мó энэ буруу зөвлөгөө өгөөд энэ хүнийг юм болгочихлоо шүү дээ. Тэрнээс зүгээр сайхан барилдаар ингээд явуулсан үү. Хүн чанар чи өөрөө хүн чанар чи өөрөө маш гүн чанар штэ тий. Хүний бүр дотоодоос гарч яадаг хайр инэрлэр дүүрэн. Тэгэхээр хоёлаа хөрөлтөө эхлээд за яг нийгэмд болохгүй байгаа монголчууд бидний зарим нь анзаардаг. За хол байгаа бид нар бол бүр мэдэхгүй штэ. Яг дунд нь буцалж яваа таны хувьд дунд нь ингээд амьдарч байгаа хүний хувьд эдгээр зүйлс үнэнхээр нэн чухал байна шүү дээ гэд хэлж байгаа нүд их чухалтай байна. Тэгээд нөгөө одоо тий ийм байхгүй юу? Батцуурч ба хангаач ба элдаалд янз бүрийн хор найруулга мөрлөгээд ярьж байна. Өтөл дээр одоо ингээд нэг одоо хаанаас чинь төрдөг юм байна л да. Нэг сайхан бүх болох хүн. Аяа онгоос юм уу, хангаарангаас ч юм уу. Гараа тэрэнгүүт нь манай улсын энэ бүр удаж байгаа бүр бүхцүүд өөрөө хүртэл ярьчихсан. Өрөөс нь готлаад болчихдог. Юм өрөөс нь мажиг гэсэн юм Монгол готлаад болчихдог. Тэгээ тэр гол хааш өгөхөр тэрийг хулгай яаж аваачаад тийм хараацгүй ч хүмүүсээр ингээ шившүүлээд нөгөө гутыг чинь тэгээ буцаагаад нөгөө гут чи энэ нэг шийдээд өгчих юм уу тий. Тэнгүүд нөгөө хүн чинь нөгөө гутыг чинь өсөнгөд хөл мөлтнийхээ ороод гэмт зэрдэг ч юм уу ингээд асуудал үүсчихдэг. Яагаад монголчууд ингэж биенийг харуулсан юм? Ингэх хэрэг байна уу? Ингэж төрүүлэх хэрэг байна уу? Энэ огт хэрэггүй юм байгаа байхгүй? Хайр юм одоо. Одоо Батцуурыг харж байхад одоо 6 ахуулсан ч гэсэн шүд мөдөө 6 хийгүй ахуулсан. Тэр хүнийг залж байгаа хүмүүс буруу тийш нь залж байна. Энд Батцуурыг золиосонд гаргаж байгаа байхгүй. Тэндээс ашиг олж байна. Тийм ээ. Тийм байгаас тэр сайхан хөөрхөн амт. За авраг мавраг ахаа аврагуулахтаа жоохон буруу эвгүй яатсан. Тэр тэндээс ихэлсэн бол одоо ингээд харж байхад их буруу яваад ингээд. Тэгэхээр тэр хүнийг л золиос тэр хүний нэр төр хамаг юмыг байхгүй болгож байна. Тэндээс нь ашиг олдог, эндээс нөгөө жалга домны асуудал асаа өшөө онцон авдаг юм уу? Одоо үндэсний асуудлыг сөргөөр тавьдаг ч юм уу, тийм ээ? Ийм болгож байгаа байхгүй. Түүний ард хамгийн муухай зүйл. Тэдгээр зүйлийг хараад өсөж байгаа хойч үе маань жудаг хүн чанар, гүн чанар нөгөө сайхан зүйлсүүдийг чинь ойлгохгүйгээр ийм юм байдгийн байж тээ гэдгийг шууд шинж чанараар нь хүлээж авч байгаа нь харамсалтай л да. Хамгийн харамсалтай юм тэр. Хоруу чанар. Сургуулийн хүүхдтэй байхгүй. Овсын хүүхд хөөхөн нааш нэвтгээ тоглоод энийг хүрээ явж байгаа хүүхдийг чи бол овсын хүүхд заяа. Чи муу санаатай болстой. Чи наад болтойгоо инээж хүрч болохгүй. Ингээ хэлчихдэг. Тэгэхээр нөгөө хүн яадаг вэ? Нөгөө Батцуурч болно гэсэн үг шүү дээ. Ер нь хүний ингээд хань ялхаас нь эвдээд ингээд сүнтгээд байдаг. Эндээс ашиг олж байгаа хэдхэн улс төрч бизнесүүд байгаа болохоос бодтолтой Монголын ард түмэн нэгнийхээ эсрэг болсон нэгнийгээ хичээл гэж бодохгүй шүү дээ. Тийм үстэй. Тэндээс ашиг олж байна. Тэгэл энэ хүмүүс одоо тэр баян үлгээд бол одоо арай тэгмээргүй санагдсан тэр их хэцүү юм байл. Уг нь одоо сайхан хүмүүс их байд. Одоо айлж уулчих тийш одоо ингээл сайхан хүлээж авдаг, сайхан хоол иддэг, тэр казах шашил бүх юмд хин байна. Хамгийн харамсалтай юм Монголын төрийн талбай Монгол хүн гэдэг чинь нэгсэндээ бол одоо улан дээр гисгчин гэж улныхаа яваад гисгчин гэсэн үг шүү дээ. Энийг тэр тэндээс ашиг олж байгаа хүмүүс л гол ашиг олоод байгаа болохоос ард түмэн бол үндэ буруу юм алга байна шүү дээ. Буруудахын арга байна. Өөрөөр учир мэдэхгүй жоохон хүүхд Монголын төрийн талбайг жолон дотор наачаа дээрээс нь биж саад инээгээд бахархаа зогсноо гэдэг маань тэр хүнийг л золиосон таргаж байгаа болохоос шүү. Тэр ашиг олж байгаа хүмүүс ашиг олж байгаа ард түмэн бол охроод ер нь асар их охрол гарна гэсэн үг шүү энэ бол. Тэр тийм байсан. Ишиг эврээ урахаар ихийг мөргөн гихчээр юм чин жоох учиртай, ёс жаягтай, бат журамтай байх ёстой шүү дээ. Тийм ээ. Тэгжиж улс их орон хөгжин шүү дээ. Уруу тийшэн салдаг. Хамгийн аюултай. Одоо хангаа аврах гэлээ. Нэг их саахан одоо бүгд л одоо бүгдээ саах юм болоод байдаг. Цаагаараа бас сайхдаг хэцүү юм байдаг гэл ингээл яригдал байдаг. Энэ хүнийг яах тийм муу юм хийлгдэг болгож байгаа. Зүгээр сайхан байрлалын явдлыг яах чинь гэж байгаа. Тэр Батцуурыг яах чинь гэж байгаа. Энэ ч огт тийм хүмүүсийг золиосон гаргаж байгаа байхгүй.
Тэгэхээр төр ямар ажил хийж байгаа юм? Одоо төр захиргааны байгууллагууд энэ суртахууны асуудал яригддаг. Энэ усуудаа засч аваад хилээ засаад барилдуулахгүй байх. Хөв үнээсээ болоод байгаа юм уу? Нутаг унаасаа болоод байгаа юм уу? Тэр багшнаасаа болоод байгаа юм уу? Тэр багшны юмбууд яагаад тийхүүнийг буруу тийсэн задаад байгаа юм? Энэ асуудлаас ярмаар байна шүү дээ. Одоо ингээд бүхэл бүтэн улс үндэсний асуудал яригдана. Бахаараа хүүхдүүд ингээд буруу юм ойлгоод ингээд авчихаараа том болохоор юу болох вэ? Тэр чигтээ тэр тогтсон шүү дээ. Маш аюултай. Тийм учраас өөрсдөө л бодох хэрэгтэй. Монголчууд өөрсдөө л бодох хэрэгтэй. Энэ нэгтэй хэлэх хэрэгтэй. Улсаа бодох хэрэгтэй. Ирээдүгөө харах хэрэгтэй. Бидний ирээдүй ямар болж байна? Одоо хар тамхины асуудал яригдаад. Жоохон хүүхдүүд гэртээ цэцгийн савд хар тамхи тэрээд тэрийгэ татаад байж. За тэр мөсгөө тиймийг эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс зараад мөнгө олж юм. Эндээс юу харагдчихэ? Ерөөс нь хар тамхи татсан хүмүүс хүн биш шүү дээ. Огт хүн биш. Хар тамхи өгдөг тэр эзэндээ л үнж байна. Бус нь бүгд хэрэггүй. Ээж хэрэггүй, аав хэрэггүй, ах дүүтгэр сатын ихнэр хүүхд бүгд хэрэггүй. Хар тамхичин бол хүн биш байхгүй юу? Хамгийн аимшигтай. Одоо дэлхийн улс орнууд хар тамхичингууд яа тэмцэж чинь? Шууд цаазаар авчих. Шууд бүх эрхийн гасч шомд хийж чинь. Гэтэл манай Монгол яаж юм? Хар тамхичингууд дэвэлтэй ханддаг Монгол улс. Тэгээд тэгж бол одоо дуучин хэм билээ нэг хүн хар тамхитаа баригдсан. Манай урдгийнхын хэдэн хувийн чинь хар тамхитдаг гэж байна. Баригдангууд толгойг нийлээд наа нэг ганц юмсаа суулгаад яваа дахиж болохгүй шүү наануу цаануу. За. Одоо чи бол гавьяач үжигч юм чи. Чи бол соёлын тэргүүний ажилтаа. За одоо ингэ гарч байна. Битээ тавигтаа. Нөөхөн ирээд улам ирэмшээд улам хөөгшөөд хар тамхитаа гэдэг. Энэ хар тамхит нь урлаг соёлынхны энэ хар тамхи энгийн иргэдэд маш хортой нөлөө бүр үлгэр дуурай болж байна. Тэр жүжигч нь тэр дуурч хар тамхит. Хэд би яа гэдэг. Ийм муухай юм сууж байгаа байхгүй. Нөгөө Батбаярын муухай ажилтдаг шиг Батбаярыг муухай ажилуулаад байгаа юм гэсэн. Манай өвчтөний Батбаяр аврагах ингэж яах би яа гэх. Одоо нэг Батбаяр нэг хүнийг онцлоор аварсан бол дараагийнх нь хүмүүс бол утга бариад байх нь шүү дээ. Тэгэхээр энэ хүний сэтгэл зүйд ингэж хорлож юм суулгаж байгаа хүмүүстэй арга хэмжээ авдаг. Жаргалтай хуваад хоруу чанар нь харин тэр байгаад байгаа нь тий. Хойч бид нар чинь ирээдүйн хойч үеийнхээ ирээдүйн бид нар шүү дээ. Бид нарыг харж л хүүхдүүд өсөж үндэх учраас нэлээ хариуцлагатай байхгүй бол болохгүй. Энэ үнэхээр харамсалтай. Тэгээ сүүлдээ Монгол хэд хуваагдах вэ? Одоо яриад иргүүл болчихлоо. Одоо ингээл ер нь хуваагдах гэж бэлдээд одоо тэмцээд хэлж байна. Бодвол одоо гадныхны бодлого байдгийн үг гэхэд харахад бол гүймшгүй. Тэгэхээр харахад дотроос нь ингээд хуваагдаад ингээд. Олны нэр төр олсон улсын их хурлын гишүүд тэгэл тийм усууд л одоо энэ усуудыг эвдэж байгаа хэл гэж боддог. Ерөөсөө үнэхэрийн ааштай мухай юм хийгээд ангирна. Тэр оюун болдыг бол одоо тэр допингтэйгээр яг ийд сайхан залуу насн дээр нь ихийн хасаадаас алчлаа шүү дээ одоо оюун бол гэж. Харамсмаар тийм сайхан хүнийг ямар ч юм өмшдөг чинь тэгэхээр тэрийг чинь одоо ингээд ихийн хасуулаад энэ Монгол улсын ерөнхийд юу хийж байна? Монгол улсын ерөнхий сайд нар юу хийж байна? Үе ерөнхий гэж байгаа шүү дээ, тийм ээ. Оюун болдыг ингээд хэдэн жилээр чинь хасуулсан. За одоо тэр өөр хангаа өлөө харангаа нэг сайхан залуу тэр машин даганаас ч өгөхөд өгсөн. Тэгээ хамгийн сүүлд нь доопонд хэрэгэлсэн болоод гарсан. Яг бодвол тэр тийм шүү. Дээшээ гарсан бүгдийг хорлдог, хараадаг. Ийм болчихош одоо тэг юу болох юм? Ямар хүн дээшээ гарах юм? Хулгайч, худалч, хараалч, зөвхөлч хамгийн агын хүмүүс нь дээшээ гарах юм шүү дээ одоо. Үн чударгаар явж байгаа хүмүүс нь бүгд ингээд доош орох юм уу? Тэгэхээр энэ улс хамт юу болох вэ? Хамгийн муу хүмүүс нь дээшээ гарчих юм бол хамгийн муу хүмүүс нь уландаа очих нь шүү дээ. Тэгэхээр яа тий сайн муу хоёр алтгуул хоёр байраас өчгөр яах вэ? Алтны оронд гуйл зардаг болъё да. Тэгвэл алтны оронд гуйлаар бүгд зүгээд аваад ийм зүйл ингээ явуулт. Тэгэхээр ямар хавтах нь? Үн цэнтэй юм аа үгүй юм гэдэг чинь улс орн байхгүй болох юм хэвчээ байхгүй юу? Тийм учраас үнцэнтэй юмнуудаа эхлээд гаргах. Үнэн шударга талыг эхлээд гаргах хэрэгтэй. Одоо тэр ангангаараа хуваадаг, баян хүн хөрөнгөөрөө хуваадаг. Ингээд бүх юмыг хуваадаг, жалгадуугаараа хуваадаг. Энэ асуудлыг яаралтай зэгслэх хэрэгтэй одоо.
ийм галзуурсан улс үндэстнийхээ эсрэг дэлхийн ертөнцид одоо тэр муухай юмуд байхгүй болж байгаа нь манай Монгол хамгийн хурцтай хөгжиж хэлж байна. Одоо яах вэ? Энэ байдлаар цаашаа бол ирээдүйд бол маш бүрхэг боллоо. Бид чинь дэлхийн энергийн бараг тэнгэр заяатай ард түмэн бид ч оддын үрсад тийм ээ. Бидний шиг өндөр заяатай хүмүүс байхгүй. Монгол хүмүүс гэдэг бол өстой нэг төрөлтэй омог бардам сайхан амьдрах ёстой хүмүүс. Гэтэл одоо ийм байдалтай болчиход. Энийг ягаад шат чадвараа хэрэгжүүлдэг нь хилдэггүй юм. Харин тийм ээ. Өөртөө эзэн шиг эзэн ирэхээ мэддэг хүмүүс шүү дээ. Уулын тийм ээ. Сайхан бардам, толгой өндөр. Баата ууж уухан Монгол эр хүний олон сайхан шинж биш хүлээлттэй ууж уухан маш сайхан тайван амгалан нудрах хэрүүл зодооноор шийддэггүй аливаа асуудлыг бие биенийг хорлохоос өмнө арчлах гэдэг үгийг мэддэг тийм хүмүүс байна. Гэтэл одоо цагт ямар хүмүүс бий болсон гэхээр эхлээд ачилж туслахаасаа илүү хорлох хараах гэдэг имийг өмнөө барьдаг болсон. Одоо автобусанд ингээд хараад өг зөрөөл зөрөгтөл чүрэгдэг юм уу яадгийг чамайг тэг нэг бөөлүүлэн гэл ингээд. Энэ одоо тэгээ ярихаар боловсрал буюу хүний оюун санаа, оюун ухаан гэдэг нэг баруун зүүн гар шиг нөгөө баруун зүүн тархины асуудал явж унаад байгаа. Тэгэхээр энэ дээр одоо боловсрал буюу та түрүү эхлэхдээ хэлсэн би гэрийн боловсралтай гэж гэр өөрөө хамгийн анхны сургууль байдаг, ээж аваа өөрсдөө хамгийн анхны багш нар байдаг. Тэгэхээр ийм нандин холбоо бас их алдагдсан юм уу да. Эсвэл одоо бид нар хүүхд түүхээ буюу энэ нарийн нандин холбоосуудыг баг мэддэг болохоор бас алдаад байдаг юм уу да. Одоо энэ жалгадаараа хуваагддаг хамгийн буруу байна. Одоо хөрөнгө шинээгээр хуваагддаг. Одоо ингээд харахад эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэг өрөөнд байж тийм үү? Эрэгтэй хүн алаад сүгэнд хийцүүл гар нь унжицсан ингэ байж байгаа. Эмэгтэй хүн хажууд нь цаа угаас уучдаг. Ийм байж болох уу? Энэ огт болохгүй. Энэ богт байхгүй юм ийм гэдэг. Тэгэхээр улс орныхоо энэ оюун санааг эрүүлжүүлэх, энэ жалгадоовны үүсэл гэдэг нэг айхтар юм. Эсвэл манай овцынхан буцаад ижлүүрүүгээ нүүрэх гээд байна уу? Нэг л асуудал байна. Хөөхөн тэр одоо ингэж энэ уус хилэмжтэй ч одоо энэ уусуудыг балж шít. Одоо хаа явж овцынхан гэхээр манайхан ч одоо бүгд ургуутдаг болсон. Овцынхан гэхээр үргэлжлэдэг болсон. Чи овсын хүнтэй найзлдаг юм уу гэд. Манай нэг хойтой овсын сагил сумын хүн байсан зайлал бид тэр олон жил хамт ажилласан л да. Тэгээд цагаан сараар нөгөө ахыг авцсан. Дайлуулаад бэлэг салдаг өгөөд ингэдэг байхгүй. Бурхан бүгд үзэхгүй. Чи одоо усынхантай ажиллаад байхдаа яа гэдэг. Үгүй чи миний ганц урахгүй наах шүү дээ. Та нар ч одоо ямар айш. Үгүй би чи ганц хүн оруулах их байхгүй юу? Хүүгүнээ тэр бөөч юу ч вэ нөө, ус ч вэ нөө, ховд ч вэ нөө, халах ч вэ нөө, шивэд ч вэ нөө, украин ч вэ нөө, монгол ч вэ нөө, уул нь бид нар бүгд адилхан хүн шүү дээ. Яг үнэ. Тэгтэл одоо нэг юм уу. Тэгэл хаал явна. Ерөөсөө энэ уцынхын юм ховдынхын юм гэж ингэ. Зовлонт. Нэг чинь нэгсэндээ бол энэ өөрсдөө л тэр муу санаа тэр муухай юмнуудыг өөрсдөө гаргаад хүмүүсийг гомдоцсон хүмүүс байдаг юм байна. Тэгэл асуудаг байдаг юм байна. Одоо чинь Монгол улсын ирээдүйд нь муугаар нөлөөлөх байх гэж бодох юм шүү дээ. Харин тийм ээ. Яандаа гэдэг юм амар. Тэгэхээр та бүтээрээ яриа явсаар байжгаад нарийн том зүйл рүү за олон зүйл рүү сүлэлдэж орж байна. Энэ бэлэгдэл гэж хэлж байгаа за эзэн хаан богдын хөшөө, Сүхбаатарын хөшөө, за тэгээд өшөө байж идэг стадны хөшөө, за жокийн хөшөөг одоо авъя гэж яриад байна. Эдгээр зүйлүүд нь бэлэгдэл юм шиг харагдаж байгаа боловч цаанаа соёлыг ойлгох далд гүн утгада юуг шингээж түүн дээр байрлсан юм бэ гэдгийг бид нар ойлгох юм бол бас зүгээр нэг автосны хажуугаар юм найзуудтайгаа зөрөөд өнгөрөхдөө зүгээр нэг хараад өнгөрөх зүйл биш юм байна гэж бодогдсон. Хөшөөний тухай тантай ярилцахад бэлэгдлийн тухай уншиж хахад тэгэхээр таны түрүүний яран дээр яригдсан тэр дурдаад авсан имэйл чинь бол одоо бид нар морьтой холбоод Монгол хүний цог, золбоо, жавхаа, хиймэр, сүлд бүгдтэй нь холбоотой нь боддог шүү дээ. За хамгийн чухал юм. Тэр хор тавдрын хөшөө гээд тэгэхээр хүмүүс нэг талаасаа харахаар за яг хөө эрүүл мэндэ хамгаалаарай гэж
бидэрт хэлж байгаа юм байна гэж арай эерэг талаас нь хоёулаа бодъё гэж бодоход цаа талынх нь гүн утга нь ийм байна шүү гэж таны тэгэж анхааруулдаг чинь сэрэмжлүүлдэг чинь угтаж хэлээд байгаа чи их чухал байгаад байна. Энэ дээр та дахиад дэлгэрүүлэх зүйл байна уу? Тэгэхээр нэг ийм асуудал бэлэгдэл гэж юу юм? Бэлэгдэл гэдэг бол бүхэл бүтэн ард түмний өв соёл шүтэн байхгүй юу? Энэ шүтэн өв соёлыг уруугаар сөргөөр хийчих юм бол яах вэ? Тэр маш муу үр дүн гардаг байхгүй. Тийм учраас би яриад байна. Одоо жишээ нь Нэсхийн тэр нөгөө спортын ордон барьсан шүү дээ. Хятад манай урд хөрчүүд барьчихсан. Манай Монгол бэлгэлсэн юм. Спортын ордон дотор орж үзлээ. Үнэхээр сайхан. Гаднаас нь харлаа үнэхээр сайхан. За би тэр үед нэг юм бүр олонний адны ад болсон одоо бүр зовдгийг. Тэр спортын ордны дээврийг манж төвшмөлийн малгайны хэлбэртэй хийсэн байхгүй. За би бүх хөл 10 нарт бичлээ одоо ингээд манж үндэсний малгайгаар төвшмөлийн малгайн хэлбэртэй байшин барина гэдэг чинь эргээд биднээс манж хэтийнхаа даралт орох нэ. Ийм ухаан бэлгэлтэй болчлоо. За энийг одоо ингээд энэ дээр ингээд жоохон өөрчлөлт ингээд одоо барьсан юм нурааг аялтай нүс тийм үстэй. За ингээд зураг гаргаад явсан. Тэрийг тоож хүн ч байхгүй бүр ад үзтгэл хүмүүс болохоор хэвлүүдээс гарахгүй. За ингээд бэлэгдэг гэдэг юм маань эндээс хэлсэн бараг. Тэгээд одоо тэр хор тавдрын гişүүл үнэхээр одоо монголчуудын шүтэн тэр бүх сайхан имийг үгүй хийлээ. Тэр имэйлийн асуудал байна. Тэр саахууны асуудал байна. Ингээд бүх имийг уруугаар хийгээд байгаа. Энд чинь монголчуудыг л байхгүй болно гэсэн үг шүү дээ. Дээрээс нь өшөө дурсгал гэж юу юм бэ? Өшөө дурсгал бол тэр улс орны түүх, соёл тийм үү? Жуковын хөшөө гэж. Одоо Жуков жанчны хөшөө монголчуудыг одоо гол аварч хамгаалсан хүн байхгүй. Бороо өнгөрн гэж байна шүү дээ. Бороо өнгөрн гэж чинь хотын бүх хогийг цэвэрлээд монголчуудыг хаттаа амин зэрэгээс чөлөөсөн шүү дээ. Өндөр богд бол одоо 8 дугаар богд байсан. 8 дугаар богд бол бороо өнгөрөнд одоо шар тарган дээр л одоо зүүн онгийн хэрэгмчлүүд том хэрэгм цол өгөө тэр хүн шиг. Тэр байгалаас заяасан тэр одоо хамгаалагч гэсэн үг байхгүй. Монголчуудад туслах ёстой цаанаас нь бурхнаас заяас илгээсэн тэр аврагч хамгаалагчийг юм мэддэг хүмүүс нь дээдлээ шүтээд ирсэн. Бороо өнгөрний хөшөө Монголд бий юу? Байхгүй. Тийм ээ. Жуков жанчин монголчуудыг одоо тухайн үед одоо төрөмгийлээс хамгаалж улс орныгоо одоо тусгаар захиналт гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Жуков жанчинд биднээс мөрөх ёстой юу? Мөрөх ёстой. Жуков жанчныг шүтэх ёстой. Яагаад гэвэл биднээс Тэнгэрээс одоо Жуков жанчныг биднээс илгээгээд биднээсийг аварч хамгаалсан учраас Жуков жанчныг хөшөөр хийж орлох байхгүй. Жуков жанчныг хөшөө энэ эмээлийн хөшөө энэ хор тавдрын хөшөө хоёртууд зүйрлүүлэх нэг ч байхгүй. Энэ ч улс үндэсний түүх, соёл, өв уламжлал шүтэх ёстой шүтээнийг бохир бодолтой гудагч яах гэсэн үг шүү дээ. Чи юу гэсэн үг вэ? Тийм байж болохгүй. Тэр бол байдгаараа бас. Яг хөө дээрээс нь одоо бороо өнгөрний хөшөө босгох гэдэг юм тэр үнийг дуусгаж байгаа бол монголчуудад туслалдаг, хайрладаг, монголчуудын төлөө амьдэрсэн тэр хүмүүсийг хайрлахгүй болно шүү дээ. Шүтэхгүй бол дараа биднээс хүн цагсуу ирэхэд биднээс туслах хайрлах хүн байхгүй. Олдохгүй болно. Тийм учраас л манай монголчууд өвдөөс за Жуков жанчны хөшөөг босгоё. Энэ ингээ үргэлж шүтэж жил болгонд цэцэг өргөж мөрөж залбирч яваарай. Манай монголчуудад ингэ тусалсан юм аа гэж энэ хөшөө босгосон байхгүй. Тэрнээс элбэг дөрч ч юм уу алтан хөшөө босгоов ш тэрийг. Энэ чалгатомны үлстэй галзуурсан хүмүүс биш. Харин ингээ бодохоор тэр нөгөө түүхийг их сайн үнэн зөвөөр нь мэдэх гэдэг их чухал зүйл яриад байна тий. Тэгэх юм бол бид нар бөгөөд тэр одоо та бүхэн ярьж байгаа бэлэгдэл өшөө бусад бүх зүйлийн үнц нь зөв гарч ирснээрээ хойч ирээдүй одоо 3 цагийг хэлхээ их зөв эргэлдэх гэдэл байна л да. Өнгөрсөн одоо ирээдүйн цаг гэж байгаа. Энэ 3 цагийн хэлхээсийг хэлхээс болоод ингэ байж байгаа байхгүй. Тий. Тэрийг одоо хор тавдрын хөшөөг юмар байхад Жуков жанчны хөшөөг бооно гэдэг чи юу гэсэн үг вэ? Нэгсэндээ одоо ингээд чамайг хүн хон бариад идэх чахад
чи чоныг буудаж чадаад чиний аймыг аварсан хүнийг чи шүтгэхгүй байх уу? Хайрлахгүй байх уу тэр хүнийг? Хүндлэн. Хүндлэн. Одоо мөнгө төргөөд юм хөшөө осхон зургийн зуруулаад хандаа өгөх ёстой. Яагаад гэвэл чиний аймыг аварсан. Чамд тусгаар ортон төгсөн. Тэрийг шүтгэхгүй хайрлахгүй нулимаа хайчих юм бол яах вэ? Дараагийн удаа чамайг баранд бариулах чинь чамайг аврах хүн олдохгүй. Чи бариулна гэсэн үг заа. Тийм учраас манай монголчууд тэр бэлэгдийнхээ өвднөөс аль талаас тэр аврагч хамгаалагчтай буруудыг бол одоо тусгайлын хүндэтгэж өшөө туршлагыг басгаж мөргөж залбирч одоо цэцэг өргөж Европын шийдтээр дийжсэн байхгүй. Тэгээ бодохоор шинж чанараасаа дамжуулаад амин чанар руу, мөн чанар руу, гүн чанар руу, нинж чанар руу орох юм бол бид нар бүх зүйлийг их утга учиртай, үн цэнтэй хүүхдүүдтэй ярьж өгөх нөгөө хайрлах, хүндлэх, инэрх гэдэг цаашаага өв уламжлал зүү явах нэ. Тэгэхээр өнөөдөр хоёулаа их орончдын өдөр үнэхээр л их оронч сайхан сэдвийн тухай хоёулаа хөөрөлтөө. Тэгээд энэ хөөрөлтөө жаргахын өмнө та энийг л мөн монголчууд маань нин төрүүнд одоо бүр оюун санааныхаа хамгийн тархиныхаа тэр чухал хэсэгт бодон яваарай. Энэ бол одоо хойч ирээдүйд маань их чухал шүү гэж хэлэх зүйлээ хэлээд тэгээд хоёулаа жаргаая. Тэгэхээр би монголчуудаа одоо ганцхан хэлсэн. Би энийг хайрлаж байгаа. Тий. Монгол удам угсаа гэдэг чинь монгол хүн бол төрн гэдэг нь хамгийн дээд төрөл болж байгаа. Биднээс хамгийн чухал, хамгийн сайхан одоо газар нутагт төрсөн тийм ээ. Хамгийн агуу хүнээр удирдуулж явсан. Бид одоо тэргээр бахархдаг байх хэвээр, омогчдаг байх хэвээр, хоорондоо эвтэй байх хэвээр, бие бинийгээ хайрладаг, шүтдэг байх хэвээр. Буруу имийг сонсдгүй, зөв имийг сонсдог байх хэвээр. Буруу имийг бүтээн байгуулж болохгүй, тэрийг нураадаг байх хэвээр. Зөв сайхан бүгдийг дэмждэг, тэтгэдэг, сэтгэлийнхээ гүнд одоо бүгдээр гадаад дотоод байгаа монголчууд бүгд адилхан шүү дээ. Бие бинийгээ хайрлахгүй биднээс хийж хайрлахгүй учраас бие биенээс хайрлж, бие бинийгээ дээдэл, тусалж, одоо ядарсан нэгэндээ туслаад одоо эрдэнэтэй чадaltaй хүмүүсээ дээш нь өргөж гаргаад энэ төрөө ингээ өөрчлөх цаг болж одоо ингээд маш олон асуудал байна. Биднээс ганцхан сэтгэл эв нэгдэл чухал. Тэрөөсөө л юм. Тэгэл бүх ариун нандин бүхнээ дээш нь өрг бохир бузар бүхнийг арилгаж устгах хэрэгтэй. Тэгээд Монгол улс улам хүчрэг болно, улам хүчтэй болно. Бидний хүн төрөлхтнийг одоо сүрэл гаймшиг ирэхэд хүн төрөлхтнийг авахад бэлтгэх хэрэгтэй байхгүй биднээс. Суур хөрсийг бэлдээд хүлээж авах хэрэгтэй. Тэгээд хүн төрөлхтнийг авах хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр газар нутгийг одоо оюутгоо шиг ингээд хүн зарчаад баялагын ганц доогуур зөвгөж ингээд яж болохгүй шүү дээ. Тэгээд ганц юм биш. Маш олон асуудал байна. Тэгэхээр би энийгээ хайрлаарай. Биднээсээ хайрлах хүн байхгүй шүү. Бүгдээрээ би энийг хайрлаарай. Тэгээд жалгад овныхаа үслээсээ ангижрах хэрэгтэй. Тэр Монгол казак гэж ялгадгаа болж хэрэгтэй. Тэр бузар муухай босгосон бол тэрийг бүгдээрээ очиод эвдээд устгадаг байх хэрэгтэй. Тэмслээ нэгтгэдэг байх хэрэгтэй. Тийм ээ. Одоо монголчууд ингэж олоороо хүч өргөдөө шахамсалт ордоод байгаа энэ байдлыг эцэслээ шийдэх ёстой. Бүгдээрээ нэгдэх ёстой. Зүрх сэтгэлээр нэгж чадах юм бол бид гадаад байсан ч дотоод байсан ч бүгдээрээ ингэж болно гэсэн үг. Тэгэхээр хүч агуу Монгол улсыг бий болгож хүн төрөлхтнийг хүлээж авахын өмнө бүгдээрээ нэгдэх нь чухал. Энэ хамгийн чухал юм. За маш их баярлалаа Хүрэл Батрахаа. Тэгээд өөрийнхөө ухамсарт амьдралыг олон одоо хүний амьдралд хүний гэр бүлд ирдэг бүхий л салбараар нь өөрийнхөө хэмжээнд судалж ухтан мэдээд зүгээр тэгээ ухтан мэдчихэд орхиогүй түүнийхээ төлөө одоо өргөдөл хүсэлт өөрийнхөө хийж болох бүх зүйлийг хийж ингэж явж байгааг сонсох үнэхээр сайхан байна. Тэгээд таны хүсэж мөрөөдөж байгаа монголчууд эвтэй байх, бие биенээ хайрлах, оддын хөгтөч шүү дээ бид нар чинь гэж хэлсэн энэ сайхан үг биелнэ. Яагаад гэвэл манай монголчууд чинь үнэхээр дээд тэнгэрээс заяад төрсөн эс эрдэнэгаа хэлснээр ганцхан үндэстэн байдаг шүү. Тэр нь монголчууд юм аа. Чингис хааны дээд язгуур тэнгэрээс заяад төрсөн гэж хэлдэг бол зүгээр нэг тэгж бичээгүй юм шүү гэж хэлсэн. Та үүнийг биднэрт мөн дахин санууллаа. Тэгээ таныхаа хийж бүтээж яваа, зорж яваа үндэслэлтэй судалгаатай гаргаж ирсэн бүх асуудлууд нь цэгцрээд магнан теннис өдөр хоёлаа бас дахиж хөөрөлтөө. Нэг сайхан зүйлийн тухай энэ ажил маань ингээд үтсэн шүү. Бүх олон барилгууд цутгамал болсон шүү. Ингээд аюулын гарцтай болсон шүү.
гих мэтчлэн таны судалгаа үр дүнтэй болох тэр сайхан өдөр хоёулаа бас дахиж хөөрөлдөж болох юм. Тэгээ хамгийн үнэтэй цагаасаа түмэн олондоо зарцуулсанд маш их баярлалаа. Таанч гэсэн ажил хүсье. Бүтээр ирүүлэх байгаарай. За баярлалаа. Та маань ч гэсэн ирүүлэх сарвал сайхан байгаарай. Сайхан хаварчаарай. За баярлалаа. За.